ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу Soul Lab-ийн үзэгчдээ. Шинэхэн дугаартаа та бүхэн минь тавтай морил. За Soul Lab-ийн шинэ дугаар сар болгоны 10-20-30-ны өдөр YouTube хуудсанд маань ордог. Та бүхэндээ сануулж хэлэхэд хэрвээ subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дараарай. Хамгийн ихэнд та бүхэндээ контентынхаа ерөнхий ивент итгэгчийг танилцуулдаг боломжтой. Манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab хамтран ажиллаж байна. Мөн охид бүсгүйчүүдийн сар болгоны найдвартай туслах өөрийгөө хайрлах өрөөтэй Oxy брэнд хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. За ингээд дугаараа хамтдаа эхлүүлцгээе. За үзэгчдээ өнөөдрийн Soul Lab тэр чихтэй бидний хамгийн хүсдэг хэрнээ бидэнд тэр болгон бас ирээд байдаггүй ааж тэ мөнгөний тухай бид ярилцах гэж байна. За энэ халуун сэдвийн тухай ярилцгаар бидэнтэй хамт дуучин Эни буюу инх гэрэл маань ирсэн байна. Мөн бидэнтэй сүүлийн дугааруудад хамт байгаа хөтлөгч Тя маань байна. За тэгээд мөнгөний жинхэнэ дүр төрх, жинхэнэ үнэн үр царай хэлчихээр хадгаламж өлсгөөс эхлэн номын зохиолч мөнгөн үргэлцэн ирсэн байна. За та гуравтаа энэ өдрийн мэндүргий. За өдрийн мэнд. За мөнгө гэд тэгсэн чинь яаж яхад хадгаламж өлсгөөс эхлэнэ гэ. Тэгээд хамгийн эхлээд зочдоос асуумаар байна л да. Хэр их өлсөж байна да гэж. Өлсдөг шүү дээ. Өлсөж чаддаггүй. Ерөөс өлсөж доргоо. Тэгээд доргоо өлсгөр ууралдаг. Шууд толгоо үддэг. Их ууртай хүн болоо хуурдаг. Тийм болохоор хадгаламжгүй. Гэхдээ дандаа задгалан гэж. Сэтгэл ийм хангалуун их гой хоол идэж мэдсэн байдаг. Сэтгэл санаа тайван. Өглөөдөө сүтэтэй. Тэгээд таны яг контентыг үзчихсэн. Яг нөгөө та YouTube дээр ингээл тайлбарлаа ийм төрлийн хадгаламж 5 хадгаламж гээл те. Тэрийг би бүр дагаад бүр яг хийсэн байхгүй юу? Яг ингээл 5 хадгаламж нэг доор байхлаар за би бол одоо өөрийгөө мэдэн штэ би ч одоо ийм хүн бишээ. Гээд би ч ингээ банкт нь хуваагаад нэг банкн дээр 2 хадгаламж, яг өөрийнхөө нөгөө карт хэрэгэлдэг дээр нэг хадгаламж, бүр ингээд одоо пассвортын мартчихдаг дээрээ 2 хадгаламж гэж мэгээл. Тэгэл тэрнийхээ дансыг бичээл энэ нь ийм юм байна, тэр нь тийм юм байна гэд. Тэгээ сүүл рүүгээ тэр маань надад бүр сүүл рүү дарамт болоод. Тэгээд тэр чинь ингээ яг ийм хадгаламжийг 5 хуваач хийхлээр нүдэн дээр ийм гавтай ингэж өсөхгүй штэ. Тэгэл ингээд бараг тий энэ одоо яг ингээд өсөөд би бүр аялаад тий одоо тэр очмоор байгаа газараа очоод тэр тухайн хоолыг би одоо идээд суuna гэдэг яг хизээвэ гэ. Тэгээд баг нөгөө хэд ч сүүл рүүгээ дарамт болоод тэгээд би 3-ыг хасаад яг 2-ыг барьж үлдчихсэн байхгүй. Тэр 2 хадгаламж бол хөтлөж явах надаа ер нь болдгийн. Айгуу ярьсан тий. Тэгэл одоо сайхан шавхаал нөгөө нэг би чинь байрны урьдчилгаа бэлтжижсэн хүн тэрийгээ бол бүтээж чадсан. Тэгээд одоо болохоор ингээ хадгаламжууд маань ер нь бол ингээ сайхан нойлчихсон хасахтай тэр байлж ийн л да санхүүгийн байдал. Гэхдээ би яг саяхан буцаад за би ингээд нөгөө нэг for home гэсэн хадгаламжигаа аялал болгоод өөрчилчихье. Тэр хадгаламжны нэр өгөөд эможи энэ тавих чинь айгу гоё арга. Тий. Тэгээд нэг хадгаламж би ч уг нөгөө нэг юутай байсан байхгүй юу? Emergency данстай байсан байхгүй юу? Одоо гинтийн одоо эрүүл мэндийн шалтгаан гарвал гинтийн одоо би ч настай ээжтэй хүнтэй юу ч болоо байлаа гэж бодоод тэгээд тэрийгээ бол яг emergency-гээ бас сүлд яалтчгүй хосолсон. Тэгээд дахиад одоо тэрийгээ сайхан хугацаа тавьж ингэж хадгалаад одоо тэр нэг юм 50,000 төгрөгтэй л байгаа. Гэхдээ ямартай ч бол одоо буцаад эхэлж чадсан дайгу баяртай байгаа. Энийг үед ийм хадгаламжийн одоо тийм байханч гэж байна. Юу яхаа нөгөө юу урлагийн хүмүүс чинь ер нь айгүй хэцүү штэ нөгөө бас яг нэг гинтийн юм айгүй их болдог. Тэгээ тэр зэсмэ яг ингээд мөнгө зориод хадгалаад урт хугацааны бөгөөд богино хугацааны гээд 2 хадгаламж ингээд хийгээд явж байгаа байхгүй. Тэнгүүт тэр нь ингээ богино хугацааных нь бол угаасаа 100% уран бүтээлээр ингээл яваад өгдөг. Тэгэл хүссөөсээгөө нөгөө юм дутаад ирэн готл чинь тэгэл нөгөө хадгаламж руугаа орхоосоор сонголт байхгүй. Тэгэл яг сүүл рүүгээ нөгөө хугацаа тайнууд нь ч хугацааг болоод яг ингээд тийм байдалтай яг нэг юм хэцүү болчдөг юм байлээ. Гэтэ яг бүр яг ингээд за энийг л үгүй шүү гэдэг нэг тийм бас хүнд байдаг штэ. Хизээш наадгаа битгий хармаар гэдэг. Бүр байхгүйгээ бодчих. Байхгүйгээ бодчих. Гэтэ дотроо байгааг нь мэдээд. Тэгтээ нөгөө сэтгэл зүгээрээ хизээч чи битгий тэрийг санаа маа гэдэг тийм данс байх нь.
Гэтэ яг нөгөө хоёр нь бол угаасаа сүртэй нэр өгөөл хадгалдаг ч гэсэндээ зорилгын дандаа тэгээд хөрвүүлээд ашиглацдаг. За ингээ аялна энийг ингэн ч гэдэг юм уу ингээд амар сүртэй зорилго өгөөл уг нь хадгалж эхэлж байгаа даанч тэгээд нөгөөх маань яг клипэн дээр за өстө яг нэг юм гоё юм сасах гэж идэв дочлаа. Тэгэл гуталчаад тэр үчи хинээс авах вэ тэгэл нөгөө даслаа харж байгаа. Тэгэл ер нь би бас яг ер нь надад гэтээ илүү яг нэг л хадгаламж байдаг. Тэгээд тэрийгээ нөгөө нэг хүүхдүүдтэй гээд нэрлээд хадгалчингуут нөгөө яа харахгүй хүүхдүүдийнхаа юмнаас би авах гэдэг юм санагдаад хүрч чадахгүй. Тэгэл яг одоо мөнгө орж ирэнгуут за энэний яг тэдийн тийшээгээ хийчээ. Тэгээ үлдэж байгаа энэ мөнгөндөө л угаасаа тааруулаад хэрэглээгээ тэгэл зохицуул угаасаа тэгэл зохицуулахаас өөрөө арга байхгүй л гэж бодъё. Анх надад одоо 3 сая төгрөг орж ирсэн бол би сая төгрөг л орж ирсэн гээ ойлгож байгаа. Хоёрын шууд ингээл нөгөөт рүүгээ хийдэг ч юм аа гэж. Тийм зохицуул амьдрын ерөөсөө гэл тэг болж л таараа гэл тэгэл яадаг. Тэгээ бид гурвын нэг юм хадгалах нэг юм дадлаар өөр байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр та дүгнээд зөвлөгөө өгвөл түрүүн бас хэлсэн 5 төрлийн хадгаламж гэж энэ яг ямар 5 хадгаламж вэ? Энэ талаар та ярил. Сонсоол гахаас очиж. Хизээ хиймээ лөө гэдэг. Би ч нэг баг айхтар ялгаатай ч юм уу тийм хүн биш л те. Амар хадгалаад зүгээр өөр дээрээ болж исэн хэрэгжилсэн аргачлаа хүмүүстэй хуваалцаад яриад явсан нь тэр үед тэгээд хүмүүстэй хүрсэн. Гэх юм уу? Тэр хадгаламж өсгөөс эхлэн номч гэсэн зүгээр бас яг зүгээр л өөр дээрээ туршиж исэн аргачлалуудыг бүгднийг өдрийн тэмдэг шиг тэмдэглэсэн гэсэн үг л те. Тэгээл өөр өөртөө ярилцах маягтай явсан. Тийм л ном болсон. Тэгээд яг хөө тэр 5 данс гэдэг нь хүний нөгөө нэг ингээд өөрөө өөртөө нэг левел дараагийн нөгөө төвшний шалгалт сорилт гэдэг юм уу тийм шатлаар явж байгаа 5 маа болцсон байхгүй юу дансны тоон. Тэрнээс анх бол яг л нэг 2 л байсан л да. Гэтэ нүдэн анаал нэг 50%-ийг нь цааш нь хийгээд үзье. Тэгэхээр тэр 50%-ийг төрөний одоо хүний хилдэг шиг гэд санагдаад болохгүй байхгүй юу. Нөгөө 50 хадгалсан мөнгө маань асуудал үүсэл хэрэгжилчих гээл. Тэгэхээр тэрийг нөгөө нэг оролдохгүй тулд дараагийн дансыг өөртөө гаргаж ирж өгөөш болгосон гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр яагаад үргэлжчих гээд байгаа энэ хадгаламж гэдэг дээр тулгуурлаа дараагийн дансаа нээж ийн гэсэн үг. Яг хөө энэ хооронд дахиад нэг юм хүний одоо сорилт нэмэгдэнэ гэдэг нь 50% хадгалчаа 50%-аар амьдралдаа хүрэх гээд хичээхлээр айгүй олон зүйлийг золиослж байгаа тий. Нэгдүгürt бол нэг хэрэглээ багасч байна. Тэгээ хоёрдугаарт хэм бол авъя гэсэн юмнуудаас татгалзсан. Яг энэ бол нэг жижигхэн шийтгэлийн үегээд өөртөө нэрлэлж байгаа. Тэгээд тэрний үед яасан гэхэлэр за одоо ингээд өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэхгүй бол хүрэхгүй юм байна тий. Энд чинь өөр зээлч гэсэн бас тэн дотор тэр 50% та хүрэх гээд хичээнэ гэсэн үг л тий. Айгүй олон цэгцлэг шаардлагатай болдог гэсэн үг тий. Тэгээд ингээд 50% хүрэх гэж явж байгаад орлогоо нэмэхээс аргагүй болдог юм байлээ. Тэгэхээр хүн тэр хадгалснараа орлогоо нэмэх тийм шахаанд орчиж байгаа гэсэн юм явчихж байгаа юм байна. Тэгэхээр ингээд ухаалгаар орлогоо яаж нэмэх вэ гэдэг бүх боломж нөөц цаг хугацаагаа гаргаад ирчихэж байгаа. Тэгээд тэрний дараагаар нөө хадгалж байгаа мөнгөө хэрэглэмээр санагдаад эхлэх үед дараагийн нас нэгтчихэж байгаа байхгүй. За одоо тэгэхээр ер нь бол ингэж боддоо шүү дээ. Хадгаламжийг тэ хизээ хэрэглэх, юунд хэрэглэх, яах юм, тэ байр авчих юм уу, тэ яах юм гээл тэ. Тэгэхээр тэр чинь нэг л данс байгаа шүү дээ. Хоёрдугаар тэнд хадгалагдж байгаа мөнгө миний амьдралдаа үзчихсэн их мөнгө болоод байгаа байхгүй юу. Яг л 5 сая болохоор 5 сая битээр анхны учрал явагдаж штэ. Тэгэхээр нөгөөдгөө бодоол байдаг те. Яг хөө эцгээд тийм мөнгөтэй харилцаж үзээг учраас гэх юм уу. Тэгэл нэмэгдэл 10 сая болонгууд 10 сая л бодоод байгаа байхгүй юу. Тэгэл урьдчилгаа хийчмэр санагдал одоо л яг өөрийгөө шагнахсан юм шиг санагдал. Тэр үед л жоохон нэмжээгээд дараа нь би хид хидэн арга хэрэгэлсэн. Нэгдүгürt бол энэ дансанд хүрэхгүй тулд өөр данснууд нээж эхэлсэн. Өөртөө өгөөш болгож нөгөө талаар гэх юм бол тэр хадгалж исэн мөнгөө ерөөхдөө хуваая гэж шийдсэн байхгүй. Тэгжээж тэр мөнгө өргөдөхгүй юм байна гэдэг бодлогыг олж харсан. Нэг дор их дүн байхлаар хүн жоохныг авчихад бол зүгээр штэ гэдэг юм ингээд орж ирээд штэ тий. Адын бодол гэдэг шиг тий. 50-аас нэг 5-ыг авахд би яах вэ дээ гэдэг. Ааха 50-таач 45-таач. Үүнээс яг тэгжээсэ. Тэр нэг юм тэгшилчи мэгшилчи гэж үрдэг штэ. Яг ёо. Дууга бэ. Яг үрмээр санагдчих байна гэдэг чи гэл яг тэр түрүүнд тэгсэн ш нөгөө нэг шагнамаар санагдаа өөрийгөө шагнах хэрэгтэй юм шүү гэдэг. Одоо миний дотор ч гэсэн байнга тийм юм байдаг байхгүй. Би ингэсэн юм чин өөрийгөө шагнаад би өөрөөсөө гоё хоол авч өгсөн. Эсвэл би ингээд те
өөрөө шагнаад одоо юу ч юм зөвхөн өөртөө энийг зарцуулна. Хүүхдтэй юм авахгүй, гэртээ юм авахгүй, хүнд айлахгүй, хүнд юм авч өгөхгүй, зөвхөн өөртөө юм аавна гэл тэгдэг ч юм уу. Тэгэл одоо үрж байгаа штэ. Тэ? Тэгээд энэ тухай. Шагнал өөр нь хэр зөв мотивац гэж данс хуваана гэдэг аргачлал дээр хэрэгжүүлж эхэлж байгаа. За би ер нь бол энэ яаж мөнгө өрөөд идэх гэдгийг өөрөө өөртөө анализ хийх ёстой болчихж байгаа. Бусад хүмүүс бол би биш юм чи. За нэгдүгээрт бол би мэдээж ээж ингээд одоо манай ээж булганд байдаг учраас ээжэд нэг жоохон дэмжлэг тусцаа үзүүлэхгүй болохгүй. Гингуудаа би ер нь ээжэд мөнгө гаргадаг юм байна гэдгийг олж мэднэ. За ээжэд мөнгө хадгалъя. Тэгэл ямар ч нэг юм бол төгнө. Ингээд ээжэд зориулж мөнгө хадгалж эхэлж байгаа. За гэтээ ингээд нэхгүй л өгөхгүй. Тэгээ цуглуулаа л байна тий. Хоёрдугаар яах вэ гэхээр мэдээж тухайн үед бол нэг бас орон сууцгүй байсан. Тэгэхээр за энэ байр мөнгө хадгалах. Нөгөө хадгалж ирсэн 10 сая 20 сая хувааж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр дотроос хүүхдүүдэд мөнгө хадгалж эхэлж байгаа. Ингээд ангилчиж байгаа. Тэгэхээр мөнгө чинь ингээд олон хугацаанд тусмаа анх би 10 сая 20 саяыг бодоод идэв гэсэн чинь хуваагдахлаар ингээд сонжижгэн мөнгө болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг сонирхолтой болоод бас нэг хэсэг сэтгэл ингээд амарчиж байгаа тий. 3 дугаар тайсан бэхлээр яг ингэж олон хуваахаас өмнө тэр нөгөө нэг юм өөргөө шагнамаар байдаг байсан үеиг буюу гинтийн зардлыг болохоор дансны доод суурь гэдэг нэг юм хэрглэж үтсэн. Тэр болохоор би дансандаа дор ээж нэг 50,000 төгрөгтэй бай гэдэг ихний нэг сарын зорилго тавьж байгаа. Тэгэхээр эн чинь хүрхгүй байхад 50 үлдээ нэгтгэж амар том сорилт байгаа байхгүй. Тэнгууд дараагийн сар нь 100 болгоно гэдэг. Ингэж зүтгэсээр хагаад 2 сая болсон байхгүй. Тэгсэн чинь тэр үед яасан гэхээр надад гинтийн эрсдэл гарч ирэхэд одоо би аялал ч юм уу өстой миний тооцоолог өөрийгөө шагнамаар байсан зүйл гараад ирж байгаа байхгүй. Хүн ер нь ингээ яг урттай тэмцээд нэг 6 сарын мэд жилэл гүрэлдэг юм шүү. Тэгэл хитрхийг төвчглээрээ хүн өөрийнхөө хадгаламжийг байхгүй болгодог онцлог харагдаж байгаа байхгүй. Би ер нь нийтлэг хит хит дүнтэй уулзаад тэгж харагдчихсан. бүр цөлмдөг үү? Бүр байхгүй болгоно. Яг ингээд төвчж чагаад өөртөө юм одоо юу гэдгийг өгөө шийхгүй болохоор өөрөө ингээд залдах юм хийхгүй болохоор хитрхи боомлогдчихлоор одоо тэр сэтгэл зүйч ингээд тэр чин тесрэн штэ тий тэр тесрэлт л явагдаж байна л гэж харж байгаа юм л та. Тэгэд тэгчих магадлалтай байсан учраас доод сур гэдэг юм үлдээсэн аахгүй. Тэгээ би тэрийг яг нөгөө жижигэ тэ бисний подкаст хийж байхад би жижигийг тэрэн дээр яг ингээд тестлээд сэтгэл зүгээр тоглож үзсэн байхгүй яг ажилласан л та тэр нөхөр болохоор хадгаламж яах юм ах ингээд философи юм яриад толгой эргэлээс дараа нь би за тэгвэл окей за хадгалаад эхэлсэн дараа нь болохоор одоо ч дансандаа нэг 50,000 100,000 үлдээч чи ковидын дараа урлагийнхан чинь бүр хямарсан байсан үе нэг байгаа байхгүй тэр өн нөхөр чинь бүр хэцүү тэгээд дахиад яаж 50-ыг 100 гээл те ихтэн дэлгүүр аваад орохлоор мөнгө үлдээх гээл те ингээд зүтгээд идэг. Тэгээд би нэг зүйл анзаарсан чинь жижигийн дансанд байсан 5 сая төгрөг мартагдаад нөгөө нэг доод суурь гэл нөгөөдгөө л явдаг. Нэг доороо биста 100 үлдээсэн шин үлдээсэн. Тэгэхээр хүний фокус хаашаа явж байгаас хамаарж хүний анхаарал хаашаа төвлөрж байгаас хамаарж санхуудаа ингээ менеж хийдэг юм байна. Тэгэхээр би ер нь өөрийнхөө тархийг л ийшээ анхаарал хандуулах юм бол би өрнө л гэсэн үг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр илүү их анхаарал авах юм бол илүү үрэх бодлого тий ингээд гайхалтай санааг би олж чадна. Тэгэхээр яаж өөрийгөө ингэж залдах вэ гэдэг юм гайхалтай санаа. Тийм ээ өрнө гэдэг ч бас их гайхалтай санаанууд орж ирж байгаа. Бас айгүй гоё үрчхээр айгүй бахархдаг шүү дээ. Ямар гоё үрвэ гэдэг. Ингээд ямар гоё үртэй юм бэ гэдэг. Яасан гоё үрч вэ гэж бодогддаг. Одоо тэгээд хадгаламжиндаа одоо ингээ авчаад ийн гэдэг шүү дээ. Тэгэхээр тодорхой одоо юу гэдэг чинь нөгөө өөрийгөө болиулахын тулд заавал урт хугацааны биш хоногоо өнгөөс хонгоод сарын хугацаатай ч юм уу 2 сарын хугацаатай хадгаламжийнхаа дансыг түгжээд байвал тэр бас хэр нөлөөлдөг бол тэр хүмүүсийн нөгөө нэг хэрэгжилж байгаа аргачлалууд нь өөр өсөнд нь тохирж ивэл болж л байгаа юм. Би бол одоо надад тохирж исэн арга бол би өөрийнхөө тэр данснаас өөрийгөө холдуулах талын аргачлалууд хэрэглээд байгаа юм л да. Гэтэ айгүй бол ингээд хуваагаад нэг 6 данстай болцсон байсан үед тэр чинь 6 дахь дансыг нээхэд 6 цэнгэлийн данс гэж нээж байгаа шүү дээ. 6 цэнгэлийн данс гэдэг чинь бол одоо би өөрийгөө шагнана гэсэн үг шүү дээ, тий. Жоохон чөлөөлж эхэлж байна, тий. Тэгэхээр эхлээд тэр 6 цэнгэлийн данс харилцах дансаа ер хамгийн түрүүнд дампуурж байгаа. Ерөөсөө юу ч болоогүй байхад. Тэгэл ингээл байхад байхгүй болчихно. 6 цэнгэлдээ ч явсан, хэрэглээндээ ч явсан мэдэхгүй. Дараа нь ясан бэ гэхээр ажлын данснаас мөнгө зээлсэн байгаа, тий. Тэгэл өөрөө зээлүүлээд байгаа. Зээлж бугаар өөрөө зээлсэн гэж. Тэгээд тэрний хажуугаар дараа нь юуны аяллалын данс байгаа юм. За аяллалын данс аялах арай болоог байгаа юм чи ингээд
бас мөнгө авсан байгаа юм. Тэ ингээд үндсэндээ 4 данс дампуурж байгаа байхгүй тий. За энэний цаана үлдсэн данс нь болохоор тэр хадгаламж за нөгөөх нь юу хвчлээ да ингээд тий ипотекийн зээл төлөх данс байсан. Зээл төлдөг данс байсан. Тэр зээл төлдөг дансыг бас ихчид зээлцсэн. Тэр чинь хугацаанд болохоос өмнө мөнгөний хүчиж хэлөө нэг юм болоо. Ингээд 5 данс дампуурж байна. Тэгтээ 6 дахь данс амьд үлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр 7 уулын цаана болсон тий автор гэдэг шиг тий ерөөсөө ингээд маш сайн холдуулж чадсан учраас миний маш олон одоо алдаанууд маань намайг тэр хадгаламжинд маань хүрэхгүй байх алхмыг өгсөн учраас л тийм дансны арга гэж хүмүүстэй хаалцж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг англиад хийчихлээр ядаж энд хүрэхгүй байхын тулд гэдэг юм явж байна. Наагуурхаар нь ингэж итэл. Хүн чинь нэг юм дадлыг эхлүүлэхдээ алдаа гарахгүй бол дадал чинь тогтохгүй шүү дээ. Гэт тэр чинь хүн өдөр болгон дасгал хийснэ болонгуудаа за нэгэнд болчихлоор бүр болчих гээд байдаг талтай сэтгэлээр унчих гээд байдаг те. Ингээд өөрөө урамшуулах хэрэгтэй гэдэг шүү дээ те. Тэрнтэй адилхан тэр дотор байх өчнөө олон алдаануудыг хүлээн зөвшөөрж өөрчлөх хэрэгтэй. Тэгтээ үндсэн хадгалж байгаагаа бол устгаж болохгүй байх юм аргачлалыг л хэрэгжүүлээ зүгээр биш. Одоо ингээд хэдүүлээ хэрэглээгээ бодонгот сая би бас ингээд нөгөө танд ихчдэг нааш ирэхээс өмнө подкастынхаа сэдвийг хийлээлдэл ярьлаа л тэгс чи манай хүн болохоор тэгж аахгүй. Би ингээд яг одоо олсон мөнгөө бас нөгөө яг шинжлэх үе мууяар баярын үеэр бас айгүй завгүй байдаг тийм одоо онцлог ажил хийдэг. Тэгэл ингээд нөгөө тэр хүмүүс авсан цагийн ингээд хараал дараа нь олсон мөнгөндөө ингээд үржүүлээл ингээд харангууд зөвхөн 12 сард шинжлэх ингээд дид сезоны үеэр ирэхэд бүр ингээд 10-20 сая төгрөг олцсон байна. Гэхдээ хайчсан мэдгэдэггүй хэрэглээндээ ингээл гараал тэгээд дууссан. Тэг ингээд би яг олсон мөнгөө нийт дүнгээр нь бодохоор айгүй өөрхөн мөнгө олоод байгаа хэрнээ нэг төгрөгч юусаа хадгалж чадахгүй байна гэдэг тийм ярьж байгаа. Тэгэхээр энэ юу н бүгдээрэнд нийтлэг байдаг асуудал ах гэж бодод байна. Тэгэхээр зүгээр одоо төсөөлөд бодохоор хэдүүлээч гэсэндээ хэрвээ яг одоо хадгалдаг дээрээ тулах юм бол хамгийн эхлээд бидний тэрвчих ёстой дадал авахгүй өнгөрөөхөд нэг үхчихээргүй гэж үү тиймэрхүү одоо эд материалын ч юм уу идэж уух юмны ч юм уу тийм хэрэгцээнүүд юу вэ та хоёрын хувьд одоо жишээ нь бодоход одоо ингээд нөгөө миний арьсанд аль хэдийн таардаг тохирдог миний одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн гэрт маань байсаар байхад яад ч юм бэ тэндээс нэг юм энийг л түрхээд л би хончих юм бол маргааш миний хоёр үрчлээ алгуулаа гэж бодогддог нэг тийм савлгаатай тоснууд байдаг үү тий. Тэгэл нэг мэдхэд л тэрийг би барьцсан уншчихдаг. Тэгэл ингээл мэдхэлүүлээд нэг мэд айгу гинт өөрийгөө олно. Тэгэл тэр дундаас тэгэл ингээл нэрээ би ягаад тий одоо ингээл бас хүний арьс чинь ингээл бас юм шин миний юм нэ тэр ингээл өөрийгөө зөвтгөл тэгэл авна. Тэгэл тэрийгээ бас яг ингээл ер нь бол анзаараад хахад ингээл ер нь гэрт байгаа тэр арьс арчилгааны юмнууд чинь дундаас доош гэл ингээл янз бүрийн байгаад байдаг. За тэгээд явж итэл бас нэг юм би бол яг юм нэг хувц авахаар дэлгүүр хийс чаддгүй хүн байхгүй. Яг юм хувц авна гэдэг дэлгүүр хэсгээр амар стрессддэг. За бүр ингээ гадагшаа яваад юм шопинг хийн гэх юм бол бүр ингээ өстэй талхаа бүр ингээ яагаад бүр ингээ надад амар тухгүй байдаг. А зүгээр яг ингээ явж итэл мэрсэр нэг юм хөөрхөн юм гараад гинт те. Яг л гинтийн зүйл ингээ угаасаа л уян миний юм байна. Гэт ингээ авч маавах те. Тэнгүүд төлөвлөөгүй шүү дээ. Төлөвлөөгүй. Тэгээд тэр чин заримдаа удаадараа маш ихээрээ ойрхон гинт гарч ирнэ гэж. Өчигдөр бол би айгуу гоё одоо цэнхэр малгай харж байгаа чинь тий. Тэгээд айгу бас дахиад тэрийгэ байраад хэд өмсөж үзээл ойр тойрныхоо бас эрүүл ухаантай хүмүүсээс асууж байгаа шүү дээ. Энийг би яг чи өмсөн гэж бодож байна уу? Чамд бол цогч нь хөөрхөн л юм. Чи бусад хувцастайгаа ингээд боддоо. Би энэ дээр бол юу ч цогцоод өмсчин л тоо. Тэр чи мэдчихээн. Гэхдээ чи яг энийг маргааш чи гараад өмсөх үү гэд нэг айгуу саруулах хантай хүн надаас асуухлаар үгүй байна гэж тавьж байгаа байхгүй. Тийм юм одоо чинь ганцаараа явж байсан бол авчин. Тэгэл тэр нэг юм хувцсны шүгэний дээр нэг жил мэлийн дараа дахиад олдсон шүү дээ. Нэрээ надад нэг юм малгай байдсан шүү дээ. Тэгээд нэрээ жилдээ нэг ч юм өмснө. Тийм юм хувцс надад маш их байдаг. Энэ үед тийм одоо төвчж чадахгүй авчдаг ч юм уу тиймэрхүү юм уу? Ер нь харьцангуй гайгүй. Яг саяны кейс ер нь над дээр харьцангуй гайгүй. Юу яг юм нөгөө орлогоо тогтоож болгон чаддаг. Гэхдээ тэр зөв үгүйг сайн мэдэхгүй. Нэн дээр бас танаас асуухад нөгөө
өдөрт ингээ баг дүнгээр өдөр болгон татдаг юм данснууд хийдэг штеп. Би малаар татдаг. Тэг надад хамгийн үр дүнтэй байсан энэ байсан байхгүй. Яг Монгол нөгөө хэрэглээний данснаас ангичин гут тэр нэг харагдахгүй штеп. Надад өдөрт нэг 2000 5000 хасагтаад ахаар ингээд огт мэдэгдэхгүй. Тэгээд дэсэн надад бол яг үр дүнтэй байсан. Тэгээ яг таны асуултан дээр болохоор би нөгөө амттанд бүр амар нэг хэсэг ингээд идсэн бүр ингээд зүгээр л доод дэлгүүр ингээ яг нөгөө и баримлаа уншуулах гингуу тэг байрны доод дэлгүүр бол би бол зүгээр тэнд зүгээр хамгийн том хөрөнгө оруулагч байж байгаа чинь тийм ингээ зүгээр дандаа тэг ангуут дандаа нэг юм жижигээр амар олон өргөцсөн байхгүй 15 25 30 гэл яг ингээд нэг дандаа нэг юм ингээд 5-аас 50,000-ын хооронд нөгөөх нь гэхдээ 5-аас 50,000-ын хооронд бараг 100 удаа тэр дэлгүүр рүү орчихоор чинь л асар их зардал яг энэ миний амттангийн зардалт бол гарсан байсан. Тэгээ энийг бол хянаад бол одоо бол зогсооцсон. Бэлэг нөө хүнд бэлэг авч өгдөг. Би ерөөсөө өөртөө бараг юм авдаг. Одоо ингээд энэ өп гэхэд тэдэн жилийн сабжект тэдэн жил гэдэг шиг ер нь ингээд юм авах юм бол айгүй удаан гамж ингэж хэрэгжилж мэргэлдэг төрлөх байхгүй. Тэгээ нөө хүнд бэлэг авчдаг гэсэн. Амар ингэж. Тэгээ нөгөө баярлуулж чи нөгөө хайрын сэтэл тэрл юм байна. Тэгээ тэгж кай бат. Тэгээ ингээд байгаа мөнгөө шавхаад чамаагүй ингээд гоё юм л аавж хоёртаа аваад өгчвөл би амар гоё юж майгаал шууд гинт нөгөө сэтгэл хөдлөлөөрөө амар их бэлэг авч өгдөг хүнд. Тэгээ ингээд сэтгэл хит хөөрөх юм бол бүр хадгаламжлуугаа ч орно те бүр бүх юмаа хоослоод чамаагүй яг нэг л юм ингээл гоё харагдал бүгдийг нь авч маамна эсвэл бүр нөгөө өөрийгөө шагна гэдэг ойлголтоос надад яг тэр үед л байдаг гэсэн л та. Зөв энэ мөнгийг бүр 0 болтол өрнө гэсэн. Тэгээ амар мөнгө ингээд нэг ороод байгаа хөтлөн за энийг яг ингээд зүгээр л эргэн тойрныхаа дагуу бэлэг авч өгөөд эргэн тойрныхаа баярлуулаад 0 болгох чинь гэдэг нэг юм. Тиймэрхүү имерхүү юмуд бол надад зөндөө байдсан асуудал. Яг одоо бас 2 3 жилийн өмнө юм уу. Тэгээ яг жилийн өмнөөс бол одоо эдрийг бол яг бүрэн засаасан. Одоо тэр ямар ч тийм зардал авахгүй одоо л яг цэвэр яг мөнгөө бол яг тийм нөгөө өдөрт баг-багаар ингэж данснууд руу хуваарлж хөрөнгөлүүлээд тэгээ явж байгаа. Тэр нь айгүй бас надад бол айгүй үр дүнтэй арга. А тэгээ бас нөгөө юу түрүү таны ярьж байгаа чинь нөгөө аппликейшнууд хөрөнгөлийн аппликейшн гэдэг чинь тиймэрхүү юм тэрстэй жоохон эрсдэлтэй гэдэг бас хүмүүс тэгээд л гэдэг л та одоо яг ингээд нөгөө аппликейшны маань одоо байгаа тэдний маань доктортой үйл ажиллагаа явуулах хэсэг нь эргэлзээтэй гээд одоо нэрийг нь бол дурд чамаагүй болохгүй бах. Гэхдээ яг би бол одоо ч гэсэн ашигладаг хэвээрээ зүгээр яг тийм хөрөнгөлийн аппликейшнуудын талаар асуувал. Үгүй зүгээр одоо нөгөө тим хөрөнгөлөл гэдэг нэртэй. Гайгүй тийм саман үсэд явж байгаа юу? Тийм. Тэр чинь гайгүй шүү дээ. Монголд угаасаа одоо л айхтар хөгжиж байгаа салбар шүү дээ. Өмнө нь болохоор тийм юм айгүй бага байсан шүү дээ. Тэгээ банкны л хадгаламж баг байсан шүү дээ. Тэгэхээр одоо бол яг хөрөнгөлийн сангууд хөгжиж байна гэдэг чинь ер нь сан цаашаа мөнгөө бонд руу хөрөнгө оруулалт руу хийж эргэлдүүлээд тэр дундаас ингээ ашиг аваад явж байгаа. Нөгөө хадгаламжаас хамаагүй өндөр хүүтэй боломжийг олгоод байгаа. Тийм л тэдний нөгөө аюулгүй байдлыг хангаж байгаа тэр юу нэг байгаа л да. Нөгөө үнцасны корпорацууд юу биш ээ. Нөгөө Монголын санхүүгийн зохицууд хороо энэ гэдэг нөгөө том компаниуд газрууд нь хянана шүү дээ. Тэр компани өөрсдийнхөө хэмжээнээс итэрсэн одоо тийм хэмжээний мөнгийг хүмүүсээс иргэдээс яаж яана авч яана эргэлдүүлж яана гэдгийг хяндаг гэсэн л үг л дээ. Яг эрсдлүүд бол угаасаа хаанчл байдгийг нь харуулсан нь Монголд бол бас банк ч гэсэн дампуурчсан тохиолдол байдаг тий. Тэгэхээр хаанчл ер нь ямар ч эрсдэлгүй гэдэг юм юу ч байхгүй шүү дээ дэлхийд тий. Тэрийг харуулсан байна. Миний нөгөө нэг арга нь болохоор одоо яг тягийн одоо энэ ярьж байгаа ингээд юм авчдаг гэдэг шүү дээ. Би болохоор ингээд нэг юм хараад тавиад 3 хоног бод гэд. Хэрэв 3 хоног толгоноос ч гарахгүй ах юм бол тэр чамд яг хэрэгтэй юм биш үү гэдэг. Гэлдэж байгаа байхгүй жишээ. Тэгээд нөгөө нэг өдөр мөнгө үрээгүй энэ төр байж мэдсэн байдаг. Тэр нь ингээд айгуу гоё сэтгэл төрүүлээд байдаг гэх юм. Гэрээсээ ажил руугаа алхаж очоод ланча гэрээсээ хийж авч очоод тэрийг өдөр цайны цагаар байгаад тэгээд ажлынхаа сайхан кофе чанагчин кофегоо чанаад ямар ч кофе шоп мод орохгүй орой буцаад гэрлүүгээ алхаад ороход хөөх надад өнөөдөр нэг ч зарлахын мэдээ ирээгүй штэ гэд нэг юм тэр гоё байж байгаад байдаг. Тэгээд би энэ чэнэс юу гэж ойлгох гэсэн чинь миний нөгөө нэг яг хадгаламж руугаа ийгээд хэрэглэндэ гэж авч үлдсэн мөнгө ер нь бол айгүй ингээ урт хугацаанд ингээ хэрэглэгдээл ингээл байгаадсан байхгүй. Тэгээ яав гэд ботсон чи бид нар нөгөө нэг мөнгө хадгалахыг ч юм уу хадгаламж руугаа мөнгө нэмэх интриг тэгээд их мөнгө цуглах интриг нөгөө юм гинт айгүй өндөр дүнтэй орлого орж ирээл тэрэн дээр ингээл нэг юм тоглолт хийгээл тэрийгээ улам нэмээл ингээл дахиад айгүй их болоод 10-20-оор нэмээл тэгж мэгж ойлгодсон болоо гэж бас ботсон. Гэтэл мөнгө хадгалж үлдэнэ гэдэг чинь яг нөгөө түрүүний доод дэлгүүрийн зарлага гэдэг шиг 5,000 10,000 кофений 8,000
төлбөртэй зогсоолын 10,000 гэдгүүдийгээ хэмжих юм бол тэгээ ингээ хүн чинь мөнгөтэй л байгаад идэг юм байлээ гэдгийг яг тэнцэнээс яг би зүгээр л хоолоо гэрээсээ аваад харьцхад би мөнгөтэй хийж олох юм байна штэ гэдэг ч юм уу те ажил дээр очичхад мөнгөтэй ажиллах юм штэ тэгж мэгж ойлгосон. Тэгэхээр ер нь бол баг багаар хадгална гэдэг чинь айгүй юм чухал дадал юм шиг байна те. Тий. Дадал нь болохоор орлогыг яаж харуулах эрүүл вэ гэдэг юм айгүй чухал. Тэгэхээр одоо та нарт ямар нэгэн орлого орж ирэхэд тэр юунаас ч хамаар одоо юунаас ч орж ирсэн байсан тэр орлого хамгийн түрүүн зээл төлж гин үү хоол унданд хүнсэнд хэрэглэж гин үү гэд харах хэрэгтэй. Тэгэхээр орлого орж ирээд төрүүлээ хадгалагдчих юм бол тэр мөнгө урсгал эрүүл байна гэж үзэж байгаа. Санхүүгийн хувьд. Тэр чи яг одоо л чи ингээд зөв эрүүл систем рүү санхугаа чиглүүлжээ. Орлого орж ирэхэд тэрнээс хадгалахгүй шууд зардал нь гараад ч юм уу хэрэглээр гоё ороод ирэх юм бол энд ерөөс эрүүл юм байхгүй гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр жижиг дүнгээр хадгална гэдэг бол яг энэ бол эхний ээлжинд угаасаа сайн зүйл мөн. Тэр болохоор ингээд нөгөө түрүүн асуусан ингээд баг багаар өдөрт татуулцдаг тийм одоо арга хэрэгэлдэг хүмүүс байдаг. Гэхдээ энэ нөгөө нэг дэвших хөгжих хэрэгтэй. Эн чинь нөгөө өөрийгөө хуурч бас болохгүй. За би өдөрт 20,000 татуулцдаг юм чи окей. Би хадгалдаг гэдээ өөртөө итгэцэн амар их мөнгө болоод байгаа мөрлөө 20,000-ыг татуулаад тэгэл ингээд болохгүй байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө хуурцсан гэсэн үг шүү дээ. Залжсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд тэгэж өөрийгөө ингээд хоосноор тайвшруулахгүй тулд дараагийн төвшөнд би хоримтлал руу орох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр ер нь хоримтлалын аргачлал юу нь илүү чухал юм? Хамгийн сайн арга нь ямар арга вэ гэж харахаар хувилах систем сайн байгаа. Хувилах систем сайн байна. Тэр чи хэдөөгийг хадгалах вэ гэдэг аяг чухал гэсэн үг. Орлоготой хамаарж байгаа байхгүй чинь хэдийг ч олсон байсан хувилжж байгаа байхгүй. Багыг олох юм бол баг, ихийг олох юм бол их гэсэн үг. Гэхдээ би бол ялангуяа энд ингээ харьцангуй нөгөө нэг юм урлагийн чиглэлийн одоо уран бүтээлч ажил хийдэг хүмүүс учраас цалинтай байнгын ажил хийдэг учраас ийм орлого өөр байгаа хэл та. Ингээд тогтмол биш те. Их болж байгаа үед ихийг хадгалах айгүй сайн дүрм ууг нь. Тэр юу гэхээр би бол 50%, би заримдаа 80% хадгалчихсан байхгүй юу? Тэр айгүй хэрцгий. Тэр юм бэхлээд байхгүй. Надад олдсон их хөвчин бол үлдсэн ч их штэ. Үндсэндээ тэр байхгүй юу? Би ингээд нэг одоо хоногийн дотор 2 хоногийн дотор 20 сая төгрөгийг олж үзэж байгааг байхгүй тий. Тэгвэл тэр 20 сая олонгоо тэрний чинь 80% хадгалахад үлдсэн надад тий хангалттай байхгүй. Өөх гэл тий. Тэгэхээр ихийг олоод хуушнах шиг багыг нөгөө 50%-аар ч юм уу 30%-аар хадгалчих юм бол маш буруу шийдвэрүүд гарах байхгүй. Тэгээд хоёрдугаар тэр мөнгө чинь дандаа орж ирэхгүй. Тэгэхээр би зүгээр хоримтлалын талаар зүгээр нэг ийм зүйлүүдийг л ингэж хараад байдаг. Нэгт халахын болохоор бид нар яагаад хоримтлуулах гэж байгаа юм бэ гэдэг асуулт тий. Яагаад хоримтлуулах гэж байгаа юм гэхээр нэгт зүйл бол бид нар эрсдлээс өөрийгөө хамгаалах гэж байгаа гэдэг л зүйл байна. Нэгт зүйл. Тий. Энэний төлөө л явах гэдэг. Хоёр дахь зүйл нь бид нар санхүүгийн эрх чөлөө гэх юм уу эсвэл тэтгэврт гарах гэх юм уу эрт тий гэдэг талаас нь харах хэрэгтэй буюу тэртээ дөрөв бид нар сайхан амьдардаг хэм маяг руу очих гээд байгаа. Одоо ингээд хэмнээл авахгүйгээр амьдардаг руу л очих гээд байгаа. Ерөнхийдөө. Гэхдээ одоо яг хэмнэх гээд байгаа юм бэ гэхээр тийм хэмнээд байхгүй амьдрал руу очихын тулд хэмнэх гээд байгаа. Сонголт нь ерөөсөө л тэр золиос нь. Тэрнэшэл бид нар ер нь бол одоо ингээл амар хэмнэсээр хагаал нэг сүрхий хадгалсаар гаал ингээл амьдрал дуусчдаг юм байхгүй байхгүй юу. Тэгэхээр ер нь нийгэм улс орон бусад улс хөгжилтэй өндөр хөгжилтэй орнуудыг харахаар хүмүүс илүү их залуу насны дээр маш сайн ажиллаж чадж байгаа мөнгө олж чадж байгаа дээр маш сайн цаашаа хийгээд тэр хооронд харин бага зардлаар яаж ухаалаг хамгийн сайхнаар амьдрах вэ гэдэг аргыг хайж байгаа байхгүй юу. Тэгээ бага зардлаар аз жаргал мэдрэх гэдэг шүү дээ. Бүгд л ер нь бол сайхан зүйл мэдрэх гэдэг. Гэхдээ бага зардлаар. Гэхдээ тэд нар жоохон нас нэмэгдээд өөрийнхөө мөнгө олох чадвар багасаад ирэх үед тэдний нөгөө нэг цуглуулсан мөнгө нь ажиллаа хийгээд эхэлсэн. Тэгээд тэдэрт ингээд мөнгө нөгөөд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс бол эрсдэл нь байхгүй болцсон. Тэ одоо ямар нэг өвчин зовлон асуудал үүсэх юм бол тэдэрт мөнгө байна, санхүүгийн боломж байна. Аялахад тэдэрт мөнгө нь байна. Тэ дуусчдаггүй. Тэ гоё машина авахд тэдэрт мөнгө нь байна. Тэ байраа авахд дахиад байраа бүр томруулах уу яах вэ? Сонголтууд нь бага байхгүй юу? Тэгэхээр ингээд тэд нар ерөөсөө мөнгөнд ач холбогдлохоо болох алхам буюу эрт тэтгэврт гарна. Тэгээд дуртай юм хийхийг төлөө яваад байгаа байхгүй. За би ингээд энэ ажлыг мөнгө олохын төлөө л хийгээд байгаа гэж явдаг биш. Яг би нэг зүр хоббигоор хийхдээ цалин надад орлого чухал биш тий. Тэгээ би амар энд надад жаргал өгдөг тий. Тим юм руу
явах гэдэг. Цаад философи нь тэрнээс шил амар баяжаал амар яа гэлцэлэх гэдэг биш юм билээ л дээ. Soul Lab контентын ерөнхий ивент тэтгэгч Дерматестер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Нэг намайг нөгөө яг санхүүгийн нэлээд хямралтай ингээл одоо түрээсийн байр майранд ингээл айгүй нэг юм жоохон хэцүү үед манай найз надад яг хэлчихсэн байхгүй. Тэр нь чи одоо хадгаламж чинь хэдэн төгрөг вэ нэг 500 сая төгрөг мөрөгч байлуу да тэр үед. Чиний өдрийн зардал хийдин ингээд гэсэн чинь за би нэг өдөрт нэг 50 сая төгрөг бол өрдөг баха гэд. Чамд одоо чи 2 хүүхэдтэй үнтэй чамд одоо ямар нэгэн гинтийн юм боллоо гэж чи зүгээр өнөөдрийнх шиг амьдрахад чи 10 хоног л амьдрч чадах нь шүү дээ. Энэ чамд окей юм уу гэж асууад. Тэгээ тэр ингээд надад бүр ингээд оройроо ороод үгүй нэрээ те 11 дахь хоног 12 дахь хоногоос би нэрээ яах юм болоо би ингээд гинт ингээл яг суучих юм бол ч юм уу надад ямар нэг юм болох юм бол. Тэгээ тэр айгу хүч өгөөд за би юу н хадгалах хэвээр байна. Би одоо ингээд илүү дутуу зардлаа юу н бойлох хэвээр байна гэлтэй нөгөө юм айгу алган дэшээ харцсан уу явлаа штэ ингээд 2 3 шатны дараа бүгдийг дайлж майлдаг ч юм уу те нэг юм одоо бидний бас нэг юм өөрсдийгөө арай жоох юу яадаг улам дэврээдэг нэг юм ойлголтууд байна л дээ. Мөнгө үржиж олддیں۔ Мөнгийг хувааж ийж мөнгөө дууддیں۔ Мууддیں гэдэг ч юм уу гэдэг чинь те ингээд орж ирсэн мөнгийг хүртээ гэл ингээл нэг юм ойлголтууд байгаад шүү дээ. Тэр ингээд бас хит нөгөө талдаа гарчхлаар зэрэг буцаад сахилуу нөгөө нэг санхүүгийн сахилга бат эрүүл мэнд гэдэг бүх юмнуудыг ингээл ганхуулж эхэлдэг юм байна гэдэг яг тэнцэнээс ойлгоол. Тэгэл за би чинь миний хэрэглээ юм байхад миний хадгаламж юм байж болохгүй юм байна. Намайг доор аяж жил 2 жил 3 жил мэдхгүй хэдэн жилээр ч хамаагүй ингэж юу н хүссэн хугацаанд коверлах хэмжээний байх хэрэгтэй юм байна гэж яг ойлгоо. Тэгээ бүр амар цуглуулж эхэлсэн юм уу. Тэгээд цуглуулад ирэхлээр нэг тийм надад болохоор мэдрэмж нэг тийм тоглоом тоглож байгаа юм шиг санагдадсэн гэх юм уу. Үед авдаг тий. Тийм үед авдаг ингэж. За би одоо энийг тэд л болгоно гэх. Тэгээд тэд хүрэх ч юм уу гоё ястаа алж штэ. Би одоо тэгвэл наадах чинь тэд болгоно гэл. Ингээ улам нөгөө урамшаад байдаг. Тэр нь надад нэг юм тоглоом тоглож байгаа юм шиг юу. Гоё санагдаад байсан. Тэгээд одоо яг би тэд ингээл за хадгалчлаа гээл хадгалаад нэг дүнд хүрчлээ шүү дээ. За ер нь бол болчтой. Бид нар тэр лугоо хүрхээ болчлоо. Бусад орлогоороо хэрэглээгээ ингээ зохицуулаад сурчлаа гэж бодчих. Тэгмүүд одоо бид нарт ийм бодол орж ирээд байхгүй. За энэ мөнгө эндээ байгалах юм. Энийг би яах юм? Өсгмөр байна, юм руу оруулмаар байна, гаргамаар байна, ингэмээр байна. За хэдэн хувь нь алдсан ч харамсахгүй гэдэг мөнгөө оруулмаар гэлдэг шүү дээ. Мөнгө болгон л алдвал харамсах. Тэгээ юу руу оруулах уу гэлтэй хувьцаа авах юм уу, арилжаа хийх юм уу, яах юм аах ингээл айгүй олон сонголтууд биднэрт байна л да. Гэтэ бүгд артаа эрсдэлтэй те та энэ тал дээр бас нэг зөвлөгөө өгвөл бид нар чинь бас яг нарийн ширээнийг мэдхгүй ялгаагүй. Тэгээд ямар ч байсан бэтвэл тавихгүй гэж шүү. Тийм. Би болохоор юу хийсэн юм бэ гэхлээр би эхний ээлжинд яг 10 жилийн өмнө яг ингээд миний санхүү бүр 0 очсон. Би ч түрээсээ байр тийм эс. Тэр үеэс саяны шийдвэрийг гаргасан байхгүй. Тэр 50% хийж үзье гэдэг. Тэгэл тэр ингээд явсараад тэрнээс ургаж тэр ном энтер бичигдсэн л гэсэн үг л дээ. Тэр бүр хасах өрөм өртөө байжгаад тэгээд дараа нь яасан гэхлээр тэр үед би бас нэг ном бичигдээд номын орлого ороод ирэх үед нэг юм арга хэрэгэлсэн. За энэ би номын орлого ороод ирэхлээр миний орлого огцом нэмэгдчих юм бол би яг тэнэгтнэ. Тэр би бас өөрөө мэднэ. Тэгэхээр би энэс цалин авч гэж бодсон. Тэгээд өөртөө цалин тавьсан байхгүй. Одоо тэр чинь номын орлого чинь хувь нийт тасрал орно л та. Тэнгууд би тэрийг ажил гэж нэрлээд тэгээд тэрнээсээ цалин авдаг. За ингээл чи маш сайн номын зохиолч урамшуулал гэж өөртөө сард 250 300 км гэж. Тэгээд гоё. Яг л энэ чинь нөгөө нэг юу ингээд нэмэлт ийм надад мөнгө орж ирээд идэг мэдрэмж авчиж байгаа учраас. Тэрнээс гадна би өөрөөр одоо мөнгө олдог ажлаараа мөнгө олоод байгаа учраас тий. За ингэж явж хагаад тэнд мөнгө цуглаад эхэлж байгаа байхгүй. Тэр миний хадгаламжнаас илүүх мөнгө тэр борлуулалтын орлогоос чинь өмцөм гараад гэж байгаа. Тэнгүүт би боцсон байхгүй. За энэ ном нэг өдөр зогсноо. Айдвартай зогсноо. Тэгэхээр дандаа ингэж цагаа цацж байхгүй. Тэгэхээр
одоо яах вэ? Энийг нэг юм болгох хэрэгтэй. Тэгээ дараа нь за мөнгөө чи ном гаргасан юм байна. Тэр чин ном чин аюух борлогдсон юм байна. Тэгээ юутэй үлдсэн гэж хизээ нэг өдөр би одоо хин нэг биш юм гэд би өөрөөсөө асууна. Гэт тэгээ тэрнээсээ би за нэг офисын өрөөтөл болт юм уу? Түрээсийн байранд л ажил явуулдаг газараа хайж байгаа. Тэгээ би 80 сая төгрөгөд нэг газар авчи. Тэгээ 40 саяг л бариад явъя гэж бодоод. Иргэн төрнөх бүх хүмүүстэй уулз тойрж явсан. Тэгэж явж байгаад тэр нь ингээд дээшилсээр хагаад 160 сая байран дээр өтчихсөн хэрэг. Бүр ингээд хүн чинь ингээд нэг сонио хөвөрдөн шүү дээ юм те. Тэгэж явж байгаа 160 саяын байрыг 100 сая төгрөгийн бэлэн өгөөд 60 саяыг нь хувааж баах юм болж гад өгөөд тэгээ тэр байр нь ингээд дараагийн байр руу шилжээд тэгэд байрны өсөлт чинь ингээд юм бэлээ. Өнгөрсөн хугацааны миний хар бол 8 жилийн хугацаанд бол жилийн өсөлт нь бол 30-аас 40 амар өндөр хувьтай өсдөг юм байна. Тэгэхдээ энэ бол магадгүй тэр үе нь байсан байж магадгүй. Одоо үйл хөдлөхөөрөнгийн огцон өсөлтийн үед нь байсан байж магадгүй. Гэхдээ одоо бол дандаа тийм байх үгүйг сайн мэдэхгүй байна тий. Тэгэхээр нэгдүгürt бол та мөнгө нэмэгдээд байх юм бол тэр хөрөнгө рүү оруулах хэрэгтэй бах. Нэгдүгт зүйл нь. Гэхдээ тэр хөрөнгө чинь бас ажил хийдэг байвал уг нь сайн түрээслэх ч юм уу яадаг ч тий. За энэ бол хамгийн одоо бараг монголчууд бүгд мэддэг хөлбөр. Тэ хөрөнгөний үйл хөдлөхөөр ингээ аваад түрээслүүлээд нөгөө чинь нүг найдаг шүү гэж. За энийг бол бүгд мэддэг тий. Гэхдээ эн чинь өөрөө цаана эрсдүүд байгаа тэр төлөө үрдүүлээд хоёр байр нэг байрыг хоёр хүн зардаг тий. Энийг судлах хэрэгтэй болчихж байгаа. За хоёр дахь зүйл нь юм бэ гэхээр одоо зүгээр Монгол маш сайн явж байгаа зүйл бол бонд байна. Тэгэхээр бонд бол нөгөө өрийн бичиг буюу компанид бид нар зээл олгож байна гэсэн үг. Хувь хүнд зээл өгдөг шиг компани зээлж байгаа. Тэрийг очиод авчих бол. Тэр чинь 18% өгөөчтэй. Тэгэхээр бүгдээрээ зүгээр ингээд ийм харар ухаанаар мөрөөтчих. Тэр бом төгрөний хаусанд орё гэдээ мөрөөтчих. Би өөрийгөө тэгж одоо сумлаад байгаа байхгүй юу? Тэ. За ингээд мөнгөө нэг тэр бомын хаусанд орно гэж мөрөөдөөд урьдчилгаа хийчих. Гэтэ урьдчилгаа чинь бол за яг урьдчилгаа их байж болох хамаагүй 30 40 50 хамаагүй хийчих. Тэ чи орлого бууралсаа хадгалж байгаа мөнгнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг өөрийнхөө аюулгүй байдлын эрсдлийн дансанд үлдээгээд тэгээд тэрийг юурга хийчих. Бонд руу хийгээд. Ингээд байх юм бол тэр мөнгийг би зөөр цуглуулж байгаа тэр бомд олох гэдэг байхгүй юу? Тэр бомд болчих юм бол тэрний жилийн өгөөж нь болохоор 180 сая байхгүй юу? 180 саяых нь бүгдээрээ 100 саяыг нь болохоор инфляцийн хамгаалт гээд тэр бом 100 саяыг нь үлдээгээд 80 сая төгрөгийг нь бүгдээрээ 12 сард 10 сард хуваах юм бол сард 8 сая 12 сард хуваах юм бол 6 сая байхгүй. Чамд зүгээр сууж яхад чинь дансан чинь 6 сая төгрөг орж ирэх буюу чи сая дөнгөж сайхан ATM машин бүтээсэн байгаа байхгүй өөртөө. Тэгээд тэр чинь ингээд чамд ингээд одоо штэ төрөний нөө нэг цэнхэр малгайгаа авч болж байгаа байхгүй. Тийм. Ав гэж юу. Гэтэ тэр болтол. Тийм. Энэ бүгдээ хараад бүгдээ мөнгө олоод ажил хийж л байгаа штэ. Тэрнгөөр бид амьдарч л байгаа штэ. Тэгэхээр ийм юмны төлөө ер нь явмаар юм байна гэж ойлгосон. Яг тэгэхээр хүмүүс бүгдээрээ өөрийнхөө мөнгийг зарим нь яг тэр бом биш юм аа гэхэд 500 саяын би ямар ч нэг юм байшинтай болох гэдэг. Гэхдээ тэрийг заавал байшин хэлбэрээр биш. Ингээд саяны бонд хэлбэр рүү оруулж болно. Тэрийг нь зүгээр мэрэгжлийн одоо хүмүүсээр нь дамжуулаад тэр евро өгч болж гин, сан руу өгч болж гин те. Хоригдлын сангууд байдаг тийшээ хийж болж гин. Эсвэл өөрөө очиод үйл хөдлөлийн юуны үнэ цаасны компаниудаар очиод ингээд данс нийлгээд энэ яад ингээд асуучих ёстой юм билээ. Би ингээл төрөлдөөл явдсан. Миний нэг том алдсан алдаа бол яг тэр байсан. Тэгээ яг 6 жилийн өмнө бишээ 4 жилийн өмнө энэнийг манай найз надад ярьсаар байтал би хадгаламж гэдэг юм а бодоол. За ингээ хадгалагчлыг заавал энэ мөнгийг эрсдэлтэй юмроо оруулж мэдхгүй юм чин гэдэг ийм юмнасаа болоод тэгээд гадагшаа явж сурна гэж яваад айгүйх сайхан мөнгө өрөө тэгээд аялаад айгүй сайхан мөнгө өрөөд тэгээд сүүлдээ толгооргоо цохиулаад тэгээд за одоо би ингээд хүн яг сонсох ёстой цагтаа сонсд юм байна шүү дээ. Ми чин ингээд тэг хийгээл ингээд алхам игээл явж. Харин тий одоо би ингээд ярихлаар ингээд юм биднээс айгүй тийм хол тэг нэг бол ингээд айгүй эрсдэлтэй нэг бол мэдгүй ягаад ч юм биднээс арай илүү ухаантай хүмүүс л нэгээр оролцдог юм шиг ингээд нэг тийм ойлголт үүссэн байгаа байхгүй те гэтэл айгүй их тийм том боломж бас тийжээ байгаад байдаг. Тэгээд сүүл нөгөө нэг инхгэрэл битээр санхүүгийн магистрийн нэг ангийн оюутнууд те тэгээд сүүл нөгөө манай санхүүгийн багш яг бидэд ангиараа ингээ ярьсан чинь
алтанд хөрөнгө оруулах юм бол бас алдагдал эрсдэл айгу бусдад хөрөнгө оруулалтыг ботход айгу бага байдаг гэдэг тийм яриа тэнцээ өрнөсөн байхгүй. Энэ тал дээр та бас юу гэж би ч нөө тэр тал дээр туршлага модтой учраас сайн мэддэг. Тэгээ хоёрдугаар тэр алтыг нэг цэвэр алт гэдгийг мэдхэд бас жоох асуудалтай байна. Харин бас тийм тийм. Яг алтыг ингээд нөгөө нэг зарж борлуулж худалдаж байгаа тийм мэрэгжлийн чиглэлийн одоо дархны компани надтай залуу уул за битээр бас нэг подкаст хийсэн. Надад илүү сонирхолтой санагдсан. Энэ уламжлалт арга л да. Нөө хуучин монголчууд тэр юмбүү алтмалтаа авдартайг хатгалаа тий. Үн цэнийг алдахгүй байх байл. Уусаал нөгөө нэг ховор үнэтэй металл учраас тэр чинь ингээд цаг хугацаанд улам л үнэ нэмжийдэг тий. Одоо баг амар өсөд байгаа тэр даймонтой холбоотойгоор алт дандаа өсдөг гэдэг тий. Яг уу зүгээр эрсдлүүд байгааг бол байгаа. Тэр нь болохоор тэгээ та алтан бөгжөө зүүж явж байгаа шоудаа тасарч байна. Тэгээд хэлсэн чинь бөгжөд байхгүй. Байдаг тохиолдол зөндөө сонссон. Заримдаа бүр өөрөө ч байхгүй болцсон байдаг. Хоёрдугаар тийм бэ гэхлээр идэл хэрэгэл болгочоод тэрийг буцаага зарах гэхлээр тэнд нэг юм сүнсэн хорогдоод байдаг тал байдаг. Тавьчих гэхлээр нэг би одоо зүүс юмд олон жил идэл хэрэгэл болчиход байгаа байхгүй юу? Барин өөрийн хэсэг юм шиг болцсон тий. Тэгээд тэрийг ингээд хэрэгэлж чадахгүй, зарж борлуулж чадахгүй байгаа шүү дээ тий. Тийм талууд үүсчих гээд байдаг. Тэгэхээр нэг гадны зах зээл дээр юу байдаг гэсэн. Тэр нь болохоор алтыг орлох, алттай дүүцэх ийм үнэт цасны юу байдаг юм байна. Тэрийг худлаад авчдаг юм байна. Тэр үнэт цас нь болохоор цаанаа алтаар баталгааж явж идэг. Тэгээ алтын өсөлттэйгээ хамт явж идэг. Тэрийг ингээд олоосоо судалж авч болох юм билээ. Тэрийг ингээд зүгээр ийм хэд хэдэн юуны дамжуулах компаниудаар нь дамжуулаад авчих юм билээ. Тэгээ тэгж болно гэсэн үг. Монголд яг хөө тэгээд өөрөө хадгалах туршлагатай хүмүүс бол хадгалж болж байгаа юм л да. Гэтэ ер нь нэг зүйл хэлэхэд мөнгөө хадгалдаг байна гэдэг чинь сайн. Тэрийг өсгөхийн тулд тэр хүний толгой ажиллаж штэ тий. Тэр өөрийнхөө туршлагаар л явна штэ. Тэр хүн болгон заавал тэх ёстой гэсэн юм байхгүй болчиход байгаа байхгүй. Алт бол хувилбар ажиллаж байна. Нийтлэгдээ хүмүүс ер нь юу хийдэг юм бэ гэдгийг хэлээ. Жохон мөнгөтэй болоод ирэхлээр хүмүүс айл болох эрсдлээ хуваахыг хичээдэг. Энэ бол угаасаа дэлхийн яг ингээд одоо бизнес эрхлэгчдийн онол маяг юм. Ингээд нэг юм багц үсгдэг гэх юм уу. Одоо жишээл мөнгөө би өсгөх сонирхолгүй болсон хүмүүс байна. Хангалттай хадгалаад хангалттай өсөх учраас. Харин тэрийг яаж эрсдэл багтаагаар байршуулах вэ гэдэг хайж байгаа. Тэгэхээр тэрийг зарим нь нэг газар авчиж байгаа нэг хэсгээр нь. Тэгээ зарим нэг хэсгээр нь хувьцаа авчиж байгаа. Хэсгийг нь бонд ингээд аль нэг нь дампуурахад тэнд ингээд юм үлдэх ёстой гэдэг юм багхгүй. Тэгэхээр эн чинь нэг эрсдлээс холдуулахын тулд тараан барьшуулж байгаа багхгүй тий. Хоёрдугаар бүр хувьцаа авахтаа хүртэл эсрэг хамааралтай ийм хувьцаануудыг авдаг багхгүй. Тэр нь болохоор одоо юу гэдэг бензиний үн өсөхөд машины үн буурдаг ч юм уу тий. Ингээд ийм тэгэхээр энэ хоёр дээр хоёулын дээр хувьцааг нь авчдаг ч юм уу тий. Тэгэхээр аль нэг нь өсгөлөөр нөгөөх нь өсч нөгөөх нь буурсан ч гэсэн эрсдэл алдагдал байхгүй гэж үздэг нэг ийм онолууд явааддаг багхгүй. Тэгэхээр ингээд одоо хүмүүс бол ер нь бол яаж илүү их одоо олон талын ийм юун дээр байршуулах вэ гэж явд юм бэл. Яг эхлээд бол бүгд хадгалж чаддаг юм бэлээ л дээ. Юу байшуулах нэ. Ийм зовлонтой болох юмсан. Яг үнтэй. ийм юм толгой гарчлаа тий. Юмд зовж амьдрах юмсан. Тэр тэгмээр юм бэлээ. Бага мөнгөнийхөө эрсдлийг бодоод ядаа сууж байвал тий. Бидний нэг юм хүмүүсийн өмнөөс игээд зовоод идэг юм чинь тэр мөнгөгүй ээж инфляц санаа зовоод идэг хүмүүс амар аимшигтай байхгүй тий. Тий шүү дээ тий. Эхлээд мөнгөтэй болчихосоо гэж хэлмээр санагдав. Инфляц тэр хүнийг гайхаж байгаа шүү дээ тий. Энэ одоо надад санаа зовоод ямар санаа зовмоор юм бэ? Бид нар эхлээ нөгөө хийх ёстой даалгавраа ерөөсөө хийхгүй байгаа юм л тий. За надад яг миний даасан тэд байгаа тий. Тэгээ энэ мөнгө мал ингээл ерөөсөө жил ирэх тусам үнцнийг алдаад байна гэдэг чи өөрөө тэр хүний бодиттой санаа зовх юм болчихж байгаа байхгүй юу? Тэгвэл би одоо энийг тэр алт болгох гэсэн ч юу тий. Яг би бол зөв минийхаар бол тэр байр ч юм уу үл хөдлөх хөрөнгө ч юм уу эсвэл одоо бонд баг хамгийн гоё одоо хөрөнгө оруулалт юм байна да. Одоогоор бол яг тэр хөрөв чадвар хувьд маш сайн. Одоо байр чинь буц зарах гэж бас л эвгүй юм тий. Одоо хүн бас нэг ингээл ярьдаг шүү дээ. Төгрөг ингээд улам одоо үнцнээ алдаад улам одоо өнгөд чинь тэрний оронд ядаж валютаар доллараар юм уу еврогоор мөнгө хадгалах юм бол ядаж буцаага төгрөг болоод хөрвүүлэхэд өөр гэхээр надад тэр нэг тийм дүндээдүү юм шиг санагдаад. Гэхдээ тэргүй төгрөг өнгөдчихж байгаа бол тэрийг солиод дүн нь их байгаа бол байгаад
зарцуулалт нь яг ижлэхэн болоод байгаа бол тэр дунд яг ашиг байна уу гэдэг. Юун зарцуулахаасаа айгүй хамаарат баг шүү. Тэгэхээр одоо хоёрдугаарт нөө хугацааных нь урт хугацаагаа харах хэрэгтэй юм байна лээ. Өнгөрсөн хугацаанд яг доллар ч юм бас нэлээд өссөн л дөө тий. Тэгэхээр хичээлэл хүүхдийнхээ мөнгийг доллараар хадгалж ивэл баг төгрөгөөр хадгалж исэн хугацааны хүүгээс ч илүү өсч хурч юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Эсвэл одоо яг гадагшаас сурахад зориулж мөнгө хадгалж байгаа бол тэрийг валютаар хадгалчихвал бас жоох ойлгомжтой ч юм уу тий. Тэгвэл ингээл гуравдугаар яг зөвөр нөгөө талаасаа бидний сэтгэл зүйтэй хамааралтайгаар бид нар чи ингээд нөгөө нэг доллар молорч яг жоох харагдсан шүү дээ. Тооныхын дүн. Тэгэхээр баг мөнгө байгаа юм санагдана. Тэгэхээр ингээд за нэмэдэ гэдэг мэдрэмж нь сайн байж магадгүй. Төгрөгч нь ингээд юу юугүй ингээд 10-20 сая болоод бид нар бас Вьетнам донгоор хадгалааг байна. Яг зүгээр нөө долларын хадгаламж юунд тусалсан бэ гэхээр би нөө байрны урьдчилгаагаа долларын хугацаатай хадгаламжинд хийдгүйсэн баг. Тэрний өмнө би төгрөгийн хугацаатай хадгаламжинд хийж үзсэн. Тэнгүү төгрөгийн хугацаатай хадгаламж чи ерөөсөө утсаа оролдож байгаа л зээл авчдаг баг. Яа аюу амархан тэр үйлдэл хэн аваад ах вэ тэрийг одоо? Нөгөө тяач авч олдно. За эндээс ингээд хадгаламж барьсан зээл аваад гэж юу? Барьцаалсан зээл. Тэнгүүд долларын хугацаатай хадгаламж хизээч хадгаламж барьцаалсан зээл гардаггүй. Тийм үү? Тий. Тэгээд өөрийгөө одоо тийм юмнаас угаас зээл гарахгүй юм чинь. Авахгүй гэж өөрийгөө ингэж нөгөө нэг одоо өөртөө тийм юу тавьж байгаа байхгүй. Хаалт хориг тавьж тэнгүүд би тэрий чин одоо жишээ нь хугацааг нь цуцлаад тэндээс би мөнгө авах гад банкны салбар орох хэрэг гарна. Тэгээ одоо тийм бүх юмнуудыг ингээд яачихлаар алхмуудын их болгочингууд хөргө олчиж байгаа байхгүй. Тэгэл тийшээгээ яг одоо сартаа юухаага данс одоо нөө өөрийнхөө данс хооронд юм чинь хөрвөд орчдөг. Тэрний хүүн зүгээр одоо төгрөгийнхаас их байна уу, инфляц нь ямар байна уу гэдэг бол бүр 13 дахь асуудал. Зүгээр л би тэр мөнгөнд л одоо хөрөхгүй надад нэг сая төгрөг хэрэг гарахад би тэндээс зээлэх хэрэггүй л байх нь яг намайг нэг юм юмд оруулсан байхгүй. Тэгээд ингээд байж байгаа тэрний хажуугаараа бол яг уу яг нөө эрсдлийн хадгаламж надад бол айгүй бас сэтгэлд үеиг тайван байх гэх юм уу. Тийм юмд юм бэлээ. Тэрийг одоо л би яг одоо сүүлийн үеийн сэтгэл санаагаа эрсдлийн хадгаламжтай байсан үеийнхтэйгээ харьцуулахлаар би эрсдлийн хадгаламжаа задлаад ингэчингүүд шууд нөгөө нэг төгшүүрнүүд ч орж ирж байгаа юм. За одоо би чи ингээл өвдөөл ингүүл яах вүлээ. Би ингээд одоо ямар нэгэн байдлаар ингүүл хүү маань яах вүлээ. Ээж ингээл байжсэн чи одоо ингээл ээж ингүүл яах вүлээ. Би ер нь яг яах вүлээ гэд бүр ингээд тэгээд эн чи ингээд хямраад олон хоног бодхолоор нөгөө ирээдүй чи харанхуулаад эхэлчихэж байгаа. Юу ч юм барьцах уу, сөрөг бодлонд авангаалал ямар ч юм боломжгүй ирээдүй байхгүй. Яаж амьдрнаа гэдэг дээр би ер нь яана манай дээр очиод тэнгууд одоо би дахиад нөгөө нэг өөрийгөө тэгэж юунд оруулахын тулд эрсдлийнхаа хадгаламжийг долларын хугацаатай болгочих жоох. Тэгээд тэрэн дээрээ би emergency гэж бичсэн. Тэгээд тийшээ би одоо $5 хийн үү, $3 хийн үү? Одоо тэрний дүн надад юм баг харагдаж байгаа ч гэсэн арай нэг юм тайван. За би ядаж нэг тий худлаа өнө энд нэг юм. Энэ бас гоё арга байна тий. Тэгэж өөрийгөө одоо өөрийгөө л нөгөө нэг тэр чинь ингээд алдуулаад байна шүү дээ. Яхаа би бас нэг багшсан ер нь жоохон залхуураад тий за энэндээс нэг хэдэн төгрөг авахгүй жинийг бас гэлээ. Тэгэл очиод ингээд бодглохлоор хайрын санагдан тэр чинь. Эннийхээ ингээл хүмүүгийн чи ингээл тэгчлэр чинь миний одоо тэгэж хуримтлуулсан 2 жилийн хөдөлмөрчин шал худахгүй санагдаал тэгэл за ингийн хэрэгч байна уу да гэл. Тэнгүүд чинь бас ингээд нөгөө яг юм сэтгэл хөдлөл өрөмтрээл нэг найздаа тусламар санагдаж манагддаг. Тэнгүүд нөгөө нэг юунасаа хадгаламжнаасаа зээл аваад найздаа өгч мөгчдөг. Өөрөө барьцаалаа тий тэгснэ найз байстай. Одоо ингээд энэ үед л найздаа ингээд туслаж. Яг одоо яг энэчнээс бас юм юу асуумаар ярмаар исэн сэдв байгаа байхгүй. Нэг нь хадгаламж гэж хадгалах нэг одоо анхаарах юм байна. Нөгөөх нь зээл гэдэг давхар нэг юм хамт явж идэг нэг юм байгаад байна л да. Яг санхүүгийн хамгийн чухал хоёр юм хадгалах юм уу, хадгалж чадахгүй хоосроод авах зээл юм уу гэдэг те. Гэхдээ ингээд одоо юу гэдэг маркетингийн одоо юмнуудыг ч гэсэндээ харахад одоо танд зээл өгж байгаа таны санхүүгийн эрүүл мэндийг бид дэмжиж бид танд тусалж байна гэдэг юм одоо яваад шүү дээ. Гэтэл нөгөө point нь та өрөнд ороод байгаа штэ гэдгийг одоо угаасаа хин хэлэхгүй шүү дээ гэж. Тэгэхээр
зээл гэдэг зүйлийг ер нь бид нар яг ямар бодит өөрсдийн нөөц болцоо байдаг юм уу одоо ямар баланс дээрч байдаг юм уу харж тооцоолоод зээл авах үгээ шийдэх хэрэгтэй байдаг юм бэ гэж асуумаар байгаа байхгүй. Одоо маш олон зээлтэй хүмүүс биш үү одоо юу гэдэг баг аппликейшн болгон дээр нэг юм 200 бол 200 300 бол 350 мянган төгрөгийн ч хамаагүй зээлтэй. Тэгэхээр тийм хүн харсан шүү саяхан гэдэг. Тэгснээ ингээд ерөөсөө л зээлийн их шалгах гээл тэр конопиг яагаад ч юм дарцсан байдаг. Тэгээд тэр нь шалгагдаад ямар нэгэн дүн гараад ирэх юм бол тэрийг л авчдаг гэж байгаа ерөөсөө. Тэгээд тэр нь ингээ хүүхаа гэдээ дуусчдаг. Тэгээд гítэл тэр цаана дахиад байрны зээл, дахиад банк бусын зээл гэдэг маш олон зээлтэй. Эн чинь хит байвал эрүүл байгаад байгаа. Хит байвал наа чин донтолт болоод байгаа гэдэг шиг тийм. Тэр одоо нөгөө хувааж төлөх мүлх юм дасаад байна. Орон штэ бас 4 хаа төлөх. 6 байна бүр нэ. Тим юмд ч амар дуртай юм байна шүү дээ. Дүн баг болчихгоо доо надад нэг 10 талахгүй мэн гээл аваад идэг. Зээл айгу донтолт юм байлээ. Ингээд яг тэр дүнгийн дараад гараад ирсэн. Тэгэн гутаа сар төлөх боломжийг харангуут амар боломжийн дүн гараад ирэхлээр хүн окей зээлчи би төлчих юм байна гэд. Ингээд нөө өөрөө өөртөө байгаа ойр зүрийн хэрэгсэл юмнуудаа жоохон том дүнтэй юмнуудаа авчих гэдэг талууд байдаг. Хоёрдугаар та хүн зүгээр өөрийнхөө хоббигоор өөрийгөө тэжээгэл идэг л та. Одоо жишээл та үед бол ямар хобби? Би бол техникийн хоббитой юм бэл. Тэгэл юм аппарат янз янзын техник юмнууд хараад тэгжаал үн хямдрангууд тэр зээл мэл авчих гад идэх талтай. Гэхдээ хадгалж байгаа мөнгө рүү орохгүй байх ёстой. Тэгээд өөрийнхөө үлдсэн одоо нэг орлогынхоо мөнгнөөсөө тэр зээлээ төлж байх юм бол болж ийн гэж өөртөө бол үздэг. Энэ бол зөвхөн миний л бодол. Тэрнээс шил зээл зөв муу сайн гэсэн юм бол мэдэхгүй л байна л та. Хүмүүс янз янзаар л ярьдаг. Хин ч уусаа ингээд эдийн засгийн харилцаа явчаа. Бүр ингээд нөө зээл нь амар өндөр өссөн. Тим хүмүүс ер нь яагаад байна гэхэлэр тэр зээлээр төлсөөр байгаа. Тэгээд тийм тойрогт орчиж байгаа тохиолдол байна. Нөө орлого нь орж ирэхгүй. Тэгэхээр нөө зээлийг чинь хаахын тулд өмнөх зээлээ төлжиж тэр зээлээ ингээд үргэлжлээ төлж явах хэрэгтэй. Өөр банк апас зээл аваад ингээд зээлэр зээл төлж шүү дээ. Энэ чинь хүнийг ингээд амар том санхүүгийн дарамтраар оруулчихж байгаа байхгүй. Тэгээд ийм тойрогт орчсон олон хүмүүс байдаг. Тэгээд эдгээр болохоор зээлэр зээл төлж болохгүй гэдгийг сурах хэрэгтэй болчихж байгаа. Нэгдүгээр энэ айгүй чухал зүйл. Хоёрдугаар төв юм бэхлээр орлогыг одоо төлөвлөж болохгүй байдаг. Тэрний үгээр за би энэ орлого ороод ирэхээр тэрийг тэгээд төлчихнө гэж тооцоололоор орлогчоор амар тийм хувьсамтгай байгаа байхгүй юу? Тэ дандаа би чаддаггүй гэх юм уу? Жишээлбэл оюутлогод ажиллаж ирсэн нэг залуу зөвлөгөө авсан. Тэр 27 сая хүртэл цайд нөссөнгүүт толгойн ажилтсан байгаа байхгүй юу? 3 сар аваад 27 сая 3 сар авахлаар тэр хүн чинь ингээд 50 60 гаргаад 70 гаргаад авчихлаар чинь тэр мөнгө жоохон изи мэдрэмж төрж байгаа. Тэнгуутаа тэр үед болохоор за ер нь болоод ингээл алах юм байна. Тэгэл байраа гэс томруулаад машин аваад хүүхдүүд өнтэй сургууль. Энэ ивэрээ орлого дандаа юм өндөр байх юм байна гэ тэ. Төлөвлөж шүү дээ. Энд чинь л төлөвлөгөө байхгүй. Тэгэл тийм цалин 3 сараас дээш авсан хүний одоо зээл бол маш хурдан гарна. Тэгээд ингээд ийм үйл явдалцсан. Тэгсэн чинь буцаад орлого нь унтсан. Одоо бүр өстэй тэр яг нэм зөвхөн цонх үе байсан байгаа байхгүй. Тэгээд энэ баг орлогын тэр амьдралдаа болж байсан хамгийн хайлайт нь байсан биш таарч шүү дээ. Тэгээ одоо нөгөөх байраа яах вэ? Хүүхдүүд яах вэ? Гэдэг юм асуудал орчих. Тэгэхээр ингээд нөгөө хүмүүс яаж юм гэхээр орлогыг төлөвлөж болохгүй гэдгийг энэ сурах хэрэгтэй байхгүй. Ингээд дандаа ямаарэ байх юм байна гэж бодох чинь том алдаа юм байна гэж ойлгочих хэрэгтэй юм бэл. Дандаа юм бол байхгүй бах. Гэхдээ энэ бол хамгийн өндөр үе хийж бас магадгүй гэж ботчвол зүгээр юм шүү тий. За тэгээд зээлийг зээлэр дарахгүй тэгээд бус энийг яахгүй. 3 дугаарт өрөөл төлж дуусчиж хадгаламж эхэлдэг гэдэг ямар ч бүр тийм ном зөвхөл юу ч байхгүй. Тийм онолч байхгүй. Тэгээ өрийг дуусгах гэдэг чинь бол өөрөө нэг зориг бол биш. Би бол ингэж л боддог. Сард тэр хүний орлогын хэдэн хувь дээр зээл төлөгдөж чинь гэдэг нь өөр амар чухал гэж боддог. Тийм шүү дээ. Тэр чинь зээл өгөхөд бас нэг юм аргачлал байгаа. Танд цаана хэрэглэх мөнгө гэж үлдээгээд байгаа шүү дээ. Банк бол 45% орлогын 45% дээр зээл өгöd байгаа байхгүй. Ингээд банкыг одоо цаанаас шахацсан чинь санхүүгийн зохицуулах хороноос шахацсан чинь бусад боломжийг нь банк усууд авчиж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг банк чинь 45%-аас өөр зээл гаргах болчихлоор банкны зээл гаргах эрх нь хязгаарлагдчихж штэ. Тэнгүүд хүмүүс дахиад зээл хангууд 2.1 хэдэн хувиас 3.1 4.1 хэдэн хувьтай зээлүүд рүү хүмүүс шуурж байгаа байхгүй. Ингээд одоо баг ер нь бол
чамаг цаана идэх хоолны мөнгөтэй байна ууг нь ерөөсөө сонирн биш. Зүгээр л чиний дансыг харж байгаа л мөнгө орж ирж байгаа юм бол зээлнэ. Тийм байхгүй. Энэ хүн үлдсэн мөнгө ийм төлөөд өөртөө ч идэх хоолны мөнгөгүй штэ гэдэг нь хамаагүй мөнгө ямар ч сан тэгэл энэ танд ингээ мөнгө гарч яана тань зээлчээ. Манай энийг авчгаа. 5 хоо. Танаас бол тэгээд яаж жаад бид нар бас авчнаа гэж. Тэгээ хүмүүс чи яадаг вэ? Тэрийг төлөхийн төлөө хэрмэлзэлтэй байдаг. Манайхан ч нэг юм өргөө бол баян гэдэг юм хаанаас орж ирсэн. Тэгээ тэрэндээ амар итгэдэг. Гол нь хадгаламжгүй ээжэж өргөө болохын төлөө хэрмэлзээд байгаа нь амар том аюул байгаа байхгүй юу? Тэгэхээр хадгалдаг зээлээ төлдөг орчин юм зэрэгцээ систем баг. Юм бэлээ л дээ. Хамт байждаг. Тэгээд яг ихлэ зээл нь их байж болно. Гэтэ би бол одоо үр зээлийг сард төлөх ачааллыг бууруулна гэдэг бол хамгийн том зарчим. Тэгээ одоо чи сард чиний орлогын хэдэн хувьтай тэнцэж байна гэдэг нь номер 1 асуулт. Тэгээд тэр ингээд тийм орлогын чинь одоо бараг 50-аас дээш байх юм бол энэ яаж хийж байгаа чи 30 дээр авчих хэрэгтэй юм аа 25 дээр авчрахын тулд авсан юм буцаад эсвэл өг. Тэ эсвэл зар тэ. Яг л чиний одоо хэрэглэх цаг нь бол биш байна. Цаг нь болоогүй. Учирлын төлөө цагаас худалдаа авалт хийсэн байна. Наа чи ямар гоё үг гэдэг юм. Гэхдээ ингээ яг саяны хэсгээс ер нь бол яг өөрийгөө бас олж харж байгаа байхгүй би. Харлаа штэ. Ингээл өнгөрлөө. Яг байгаа байхгүй юу? Орлогыг тооцоолд юм байна. Би бол жишээ. Би бол бас айгүй төлөвлөдөг. За 6 сарын дараа ингэ чинь. Одоо би ийм үйл хөдөлгөөн аваад би энийг ингэж байж байгаа юм чи энэ хөл дээрээ босоод 6 сарын дараа гэхэд ингэж ихэх чинь. Тийм болохоор гээд ингэж айгүй юм буруу тооцоолдог. Эрэг төсөөлөлтэй даа. Энийг бас тэгдэг. Тийм шүү дээ. Нөх хичээл дээр акварисүрг хийдэлээ баа. Хэлсэн. Яг тийм шиг. Яг хүмүүс мөнгө өгнө гэчихэд яг өгөхгүй тохиолдол их штэ. Soul Lab-ийн ерөнхий вендтгэгч өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд. Сэтгэл санаа тавгүй ягааж мэдгүй хаанаас ч юм гарч ирээд ханилж арыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэг. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Гэрээ хийчээд нэг мөнгө нь орж ирэхгүй тэгээ тэр дахиад миний хамаг нерв, цаг хугацаа, стресс бүх юмыг баардсан шүү дээ. Уг нь ажиллаж байсан байдаг. Тэр мөнгө нь орж ирдэг тий. Тэгээ би юм төлөвлөчөөд идэг. Тэнгуудаа би тэр мөнгө нь орж ирэх байхад нь төлөвлөсөн байсан учраас дахиад зээл авчдаг. Бүр амар тэнийг болж байгаа байхгүй. Тэгээ нөгөө мөнгөө авч чадахгүй өөрөө зээлтэй. Юу ч болоод байдаггүй. Тэгээ энэ үнээс ингээ мөнгө авчих бол мөнгө ч өг нөхөх гээд байгаа маа ч гэж ах шиг баг нэг юм. Бараг энэс мөнгө авчдаг ч юм уу гэ бараг холбоод өгч юм шиг. Тэгээ тэр бол миний өнгөрсөн хугацааны дампуурал төрөсөн хамгийн том арга байсан юм уу? Тийм ээ. Тийм ээ. Наа чи мад үнэхээр бүр хэрэгтэй. Тэр гэрээ бол Монголд хамгийн найдвар үзүүлэлт. Одоохондоо уг нь сайжруулсан. Гэрээ ямар ч тэр зүгээр цаас л байгаа юм чи. Тийм Монголд бол энэ жоохон тийм байгаа. Одоохондоо. Гэтэ энэ бол бүр сайжрах хэрэгтэй. Гэрээ бол гэрээ. Тэгээ зурсан бол гол нь тэрний гэрээний одоо хохирлыг барагдвал хугацааг л маш сайн ойртуулчих юм бол ажиллах гээд байгаа байхгүй. Тэгвэл санхүүгийн хохирол авсан хүмүүс чинь мөнгөөр хохирчоод гэрээний дагуу хохирчоод тэгээд мөнгө авах гэж хэдэн жил болоод шүү дээ. Тэгээд одоо ийм заалт өгдөө шүү дээ. Мөнгийг одоо юу гэдэг ажил гүйцэтгэхнээс хойш ажлын 5 хоногт ч юм уу ч юм үлээл гэж өгнө. Гэхдээ мөнгө төлбөр төлж барагдуулаагүй хоног хитэрсэн тоо болгоноор алдсан. Sorry бүр хизээс тэр хин ч дагаж бүртгэхгүй зүгээр за бараг л үгүй гэж байгаа. Бушуугийн нэдэнд өрөөл авъя гэл тэрийг авч бол баярлал авч байгаа шүү дээ. Хөтгөө нөө Монгол. Одоо энэний үед бол жишээ нь яг иймэрхүү асуудлууд зөндөө өнөөдөр бүр яг үсч байж байна. Чи энийг яриач гэж байна. Бүр одоо Монголын бас нэг томог байгууллагаас мөнгө өгөхгүй. Одоо ингээд дуулах захиалга өгсөн. Одоо ингээд наа тэгэн гутал чи чи нөгөө төлөвлөж байгаа шүү дээ. Тэгэн гутал ингээд лалаа асууж байгаа менежерээс нь за яг баталгаатай юу танайх ингээд тэдэнд би ингээд энэ ажлаа бүгэлцсэн байсан. Энэ байгууллага руу би орон нутаг учраас ингээд цоцлон байранд танайхыг авч байгаа шүү. За тэгээ урьдчилаагаа шилжүүлээрэ гэсэн чинь уучлаарай манайх ингээд урьдчилаа гарах боломжгүй байгаа. Тухайн өдөр нь бүтнээр нь хийчихье гэдэг ч байгаа байхгүй. Тэгэн гутал за ингээд баталгаатай гэдэг үгэнд нь итгээд эн чинь ерхий бол аман байдлаар хилцэл явагдаад хоёр талаас тохиролцоод за тэр өдөр би очиж одоо урлагийн үйлчлэгийг үзүүлэх ёстой гэдэг тохирч байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд
3-4 хоногийн өмнө ингээд одоо бүх юм ингээд дууссан те дараагийн нөгөө миний кэнселдэж авсан ажил маань дараагийн хүнээ олцсон бүр ийм тохиолдолтой байхад яна нөгөө нэг өөр ингээд харилцагч одоо тэрийгээ ингээд судлаагүйгээр ингээд надлуу санал тавьсан. Одоо юу гэмээр юм дэ тэдний одоо гэрээтэй ингээд байнгын дуулах хэвээр юм дуучин нь байсан. Гэтэл тэрийг мэдэхгүйгээр нөгөө менежер надлуу аль эдний яриад ингээд тохироод би тэнд ингээд айлын ах уу гэж жагаад эднийхийг сонгоод авцсан. Тэгэнгүүт одоо ингээд яана өстө уучлаарай манай захирлууд юм уу өөр орлого олох боломж байсан уу байсан. Тэрний эрсдлийг эцсийн дүндээ чи мөнгөгүй хоцорж байгаагаараа чи илүү тийм би хосчоо. Ерхий тэгээд яг энэ нөгөө байгууллагууд ч гэсэн энэ дээр амар хариуцлагагүй байгаа. Ер нь хөтөө гэж санал болгоо. Урьдчилгаа юу ер нь 50-ыг нь л авчиж баталгааждаг байхгүй манай дээр. Тэр дүрм л өстө чухал байсан юм нэг сургууль байсан юм тийм. Энэ сургууль чинь тийм ингээд аюул бол наасаа яг одоо маш сайн ирж байна. Өнгөрсөн хугацаанд бол бүр яг наатач одоо ингээд маш олон кейсийн дараагаар за одоо ойлголоо. Мөнгө шилжүүлээгүй бол яг мөнгө шилжүүлээг бол тэр одоо хаана нөө хэн нөө хамаагүй. Тэгээд ингээд урьдчилгаа байхгүй бол та нарыг би хамтрахгүй гэж тооцож байна гэл. Тэгэл тэгсэн чинь бүр захирал нь бүр сүлдээ за би хувьяасаа шилжүүлчихье гэдэг. Тэр бол тэр хүний асуудал, тэр байгууллагын асуудал. Тэгээд манайх дараа нь ингэдэг юм. Наа чин бол танаа асуудал. Би бол төрөөж авдаг. Энэ бол миний асуудал. Тэгээд танах хамтрахгүй гэж би ойлгоод өөр ажиллаа бодчихсон шолоохон. Ерөөсөө энэ амар шолоох. Энэ ингээ ихэндээ жоох юм хүмүүст одоо эвгүй сэтгэл төрүүлчихвээ ч юм уу жоох юм хүйтэн хүндий муухай ч юм шиг санагдчихгүй гэж айгүй юм бие барилттай анх ер нь бол тэгж яг хилдэг байжгаад сүүлдээ хүн яг ингээ хохироод ирэхлээрээ за энэ бол ажлын миний нэг хэсэг юм байна би ингэж одоо ажилдаг хүн шүү гэдгээл хэлэх хэрэгтэй мэн гэлээ анх удааны тохиолдолч биш шүү дээ яг үндэ энэ бол тийм яг энэ ч айгүй хэцүү ингээ нэг юм одоо ихэнхдээ л бид нар чинь ингээд урьдчилгаа эдээ авсан ч гэсэн бас хөтөлжөөл бүх юм ингээд дуусны дараа за баярлалаа баяртай за тэгээ яри гэж гараа явдаг шүү дээ гэтэл маргааш болон нөгөөдөр болон те одоо үлдэгдэлт өнгө авмаар байдаг ингээд яасан бэ танах яаж гинэ гэд бас яриад байх хэцүү хүлээгээд байх хэцүү айгүй юм хэцүү нөхцөлөд зөндөө үүсдэг те ер нь яг урлагийн дээр бол энэ кейс бүр зүгээр хүн болгонд байгаа те бид нарт бол амар хэцүү дарамттай байдаг яг энэ бол таад ерөн зүгээр юм хувь хүнд хэр мөнгө зээлдүүлдэг вэ одоо найз майзтай ингээл янз бүрийн хүмүүс ингээл нэг тэдэн төгрөг зээлээч гээл тэгдэг. Тэрэн дээр ер нь яг хүнд зүгээр аман байдлаар тохироод найздаа татны өндөө мөнгө зээлүүлэхдээ хэр өр зөөлөн бэ гэж. Тэр их ч сайн айгүй өр зөөлөн хүн юм байна шүү дээ. Бүр өөрийгөө барьцаалаад байгаа. Би чи яг ойр дотны гэсэн нэг юм хүмүүстэй бол үнэхээр өр зөөлөн байвал тэгээд бас ингээл өөрөөс жаргал боломжоо барьцаалаад тэнгүүд одоо нөө өөрөө бас ингээд санхүүгийн асуудалтай үе мууд ингээл нэг сайн нам тань цаан үе муй байдаг тэр мэр үе муйг мэддэг болохоор яг бас тийм найз майзтай аль болох тусалчий гэж бодлоосаа тэгдэг. Тэгээд нэг хүнд бист амар болох тусах. Тэгээд бүр сүүл рүүгээ нөгөө хүн чинь над руу согтуу уурлаж муурлаж залгаад намайг ичэн бүр яа нэг гинвэ бүрстэ айгуу сонирм байдалд намайг оруулаад би тэг үзүүлдэг бүр ийм мөнгө нэ эргэлзээтэй байна. Тэгээд тэгснэ ингээ гондож монтоод надаа тэгээд айгуу балаа юм ярьж байгаа юм л та би надад миний чамд өгөх мөнгө байна би чамд өгөхгүй гэж байна шүү миний өмгөөлөгч надад бити өг гэлээ гэж байгаа шүү дээ юу гэсэн чинь ингээ сүүл рүүгээ нөгөө нэг надад ингээд нэг хүн юм худлаа яриад ах намайг аргалах гад ер нь бүх юм харилцаанд намайг зүгээр л үнэ хэлчихгүй за байхгүй байна тий чи нэг сард яачих ичигдсэн ч юм уу тэгчүүл тэгэл би анзаал гэж тэгэхгүй ингээ яг тэр үед намайг ингээд дууга байлгах гад аргалах гад нэг юм айлгах гад сүрдүүлэх гээд ч юм уу нэг юм надтай тэгэж харцаад тахлаар миний бүр яг юм гидүү хөдөлчдөг байхгүй. Тэгээ миний бүр яг гидүү хөдлөөд маргаашнд би чинь сайхан өрөөдөл бичээд одоо тэр нэг юм нэгдсэн юуны шүүхийн аган шатны шүүхийн юм нэгдсэн юм нэг цэгийн үйлчлэгээ гэдэг шиг зүйл болцсон байл шүү дээ. Тэгээ тийш нь авчиж өрөвдөлгөөд тэгээ сайхан тэгээд юу вэ чи одоо аавна гэж ярьдаг. Мингэн агаал гарсан уу? Уруулаа улаанаргууд бол мингэн агаал гарсан. Тэгээд одоо ер нь жоохон хаширсан. Харин хүн яг хаширж штэ ойлголт юм л би бас хаширж ойлгочихсон. Би ч мөр захиалагчтай л өөрд болоод тэр ч одоо дуулалыг гэж байгаа хүн нь
Надаас төмөг зээл. Тачаарэ. Тэгээд өгөөгүй шүү дээ. Тэгээд би бүр доос өгөөж авчаад. Наач чамд шатар тогтсон шүү дээ. Тэгснээ дуулсан гэсэн. Зээлтэй үнхээр жоох хөөхтэйс ахгүй тэгээд чинь 18 19 настай тэгээд амар нөгөө манай нэг юм айгу мондөг бас айгу дандаа нам айгу томчул хөртэй. Тэгээд амар бас нэг миний айгу юм хүндэлдэг нэг их чи найз гээд нэг ах байсан. Тэгэл тэр ах чинь сүргээ доолол нэг. Тэгээд надаас мөнгө зээлэл. Тэгээд мэдгүй тэгээд байхгүй ш та доор өргөө. Нэгэл 2 3 удаа ах нь одоо яг их чи ингээл надлаг бүр баг мөнгөний зураг явуулаад. Тэгэж мэгэж дургу өргөдөг байхгүй юу? Тэр стори амар гар бай тий. Амар шүү. Дуулуулаад. Тэгснээ өөрөөс нь зээлээ. Би алуулсан. Би ингээ итгэж байгаа штэ. Яа ахын дүүст инглээ чи яасан ингээд болцсноо гэдэг. Өө тэгсэн ш ах ингээд гарсан ш. Ах нь штэ яг ингэсэн яг тэд дотоо болдгоо чи алхаа газ ичиж ах нь нөгөө мөгдөж нийлүүлээ чи гэхээр нөө за тэг өгсөн чи тэгэл намайг 4 хоног блоксон да. Гэтэ ингээд хүнд мөнгө зээлж байгааг ингээд зүгээр бодглохлоор ийм тэр хүн мөөрт нь мөнгө хэрэггүй болохоор ч юм өөрөө хэрэглээд үлдээд бүр үнэхээр илүү гараад бүрстэ шал хэрэггүй хамаагүй болцсон болохоор зээлж байгаа юм шиг шүү дээ тэр чинь. Итгэж байгаа учраас тэр хүнд үнэхээр хэрэгтэй байгаа да. Зовж байгаа да, яарч сандарч авж байгаа да гэж тэр зовлоныг ойлгож байгаа болохоор мөнгө зээлж хахад буцаагаад ингээ өрлөө өшгөлөхөр айгу муухай байдаг байхгүй тий. Гомдож штэ. Айгу муухай байдаг байхгүй. Тэгэд би болохоор хүнд мөнгө зээлэхдээ айгу хатуу. Надаас мөнгө зээлэх миний close friends-д орох хоёр чинь хэцүү шүү аа. Тэгээд яг ийм айгу цөөхөн мөнгө зээлдэг юм хитгэн үнэтэй. Тэгээд бас ийм дараа нь би өөрөө маш нэрлэх хүн учраас хүнээс мөнгөө яасан бэ гэж асуух нь надад баг нөгөө тэр асуух нь ямар хэцүү байх вэ гэдгээ төсөөлж бодонгуудаа заашаа шиг мөнгө зээлэхгүй баг тэгдэг тийм хүн бодохгүй. Сүүлгүй өөрөө гуйж авдаг юм уу тэгдэг. Тэгж дээд ерөөсөн мөнгө. Тэгэхээр ер нь бол хинд мөнгө зээлэх вэ гэдгээл айгуу сайн л тэр итгэл байгаа шүү дээ гэж дээ. Мөнгө биш итгэлээ өгж байгаа. Та жишээ хүнд ер нь мөнгө зээлдэггүй яг зүгээр ингээ ам байлаа биш үү? Найз руу нэг тэдийг сааж байгаа. Эсвэл яг ганц нэг зээлсэн юмнууд байгаа ба. Яг мөнгө зээлэл алдсан л тооцсон л дээ л дээ. Үс тэгэл. Ямар амар юм бэ? Эргэж орж ирэхгүй тодорхой. Тэгээд сэтгэлийн шаналан шүү дээ ер нь орж ирэхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг би нэг хэсэг чинь нөгөө хоримтлын ийм юу хийгээд ихлээр өөрөө угаасаа нэг юм амар хомсдлын юм систем өөртөө хийгээд ихлээр юу хүнд мөнгө зээлэх. Уус мөнгө байхгүй юм чи яа зээлэх те. Тим нөхцөл рүү өөрийнхөө санхуг хувиргачихлаар тэгээд зээлэх боломж болчихж байгаа байхгүй. Тэгээ хэрэглээний мөнгөн дээр жоох ингээл нэмэгдээл ингээл зээлэх боломжууд үсэд одоо ойр зүрийн одоо богино хугацааны хадгаламж энэ төр дээр одоо хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу? Тийм мөнгөн дээр байгаад нөхцөлд надад тийм одоо зээлчүүл яадаг гэсэн сонголт гарч ирж болж байгаа юм л да. Тэгээд тэр хүн өгөхгүй байх юм бол би дараа нь за би нэг юм сураад авчлаа гэдэг юм болно шүү дээ. Тэ. Гол нь би ингээд өөрийнхөө хоримтлыг хүн зээлж хийж болохгүй. Хоёрдугаарт бол хадгаламжныхаа талын мэдээллийг хүнд өгөхгүй байх ч өөрөө хамгийн чухал асуудал. Ялангуяа эргэн тойрныхоо хамаатан садан гэр бүл өгч юм бол тэр ингээд чамаа зоо. Хангалттай чамаа зоо. Тэ яа тэр чи тэт байгаа шүү гэл тэ. Тэгэл нөгөөдгөө чи яриад нөгөөдгөө чинь ямар нэгэн зовлон яриад чамаас давсан зовлон ярьж чамааг уяраагаал бөө юм болдог байхгүй. Тэгэхээр чи мэдээлэл алдахгүй гэдэг юм чухал байгаа байхгүй. Ер нь мөнгөтэй байгаа юм шиг харагдахгүй байна гэдэг чинь чухал гэсэн үг. Тэгээд 3 дугаарт хүнээс мөнгө авах ч өөрөө тактик л та. Чин тулааны юм л та. Тэгэхээр яаж авах вэ гэдэг чинь бас амар ухаан. Бүр болохгүй бартардаад очиод юм авчих. Дахиад зэлэхгүй болтон тий. Би бол компаниудад л хийжсэн. Өгөхгүй болохоор нь очиод буудинг авчихсан. Маа тэгээ ажлын буудин байдаг гэсэн. Тэгээд энийг авчих уу. Тэгээд ямар гоё юм одоо яг тийм гараад ирдэг юм. Авах хэрэгтэй юм бол аваад дуусгацсан дээр үгүйс өөрөө дуусгацсан. Хамаагүй тэр нь хамаагүй шулах. Тэгээд бас нөгөө нэг хүн яаж өрөө өгдөг. Манаас нэг өрөөс мөнгө авч чадахгүйс нэг нөхрөөс. Тэгээд тэр ингээд 60 70 сая ч нэлээх дүнтэй мөнгө. Тэгээд тэрийг авч чадахгүй ингээд холихтуулаа саяных шиг ингээд юм хараад зурмөр явуулаад тийм. Тийм бүх юм нь явж байгаа хгүй. Тэгэл нөхөр яаж
Тэгээд тэр нөхөртөө ингээд би ярьж сууж байгаа. Тэгэхээр чи авах арга чинь буруу байж тээ гэж тэд нар мөнгө авсан л да. Авах ямар тактик хэрэгэлсэн гэхээр нэгдүгürt бол тэр хүн аягүй хөртөө байгаа. Тэрийг нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чиний өр тэр жигсаалтан дотор байгаа. Чам шиг 13 байгаа гэдэг. Чи хоошоо. Чи баг бах тусмаа чи хурагшаа гэдэг юм. 3 дугаарт 2 дахь зэрэглэл. Чи дахиад чамтай хамтрах сонирхол өндөр байх юм бол чиний хурагшаа. Дахиад чамтай эзэж хамтрах шаардлагатай байх юм бол чиний хоошоо. Гэт ийм хит хитэн зэрэглэл байгаа байхгүй юу. Тэгээ саяны 2 зэрэглэл дээр нь тоглолт хийгээл тактик хэрэглэхэд нөхөр мөнгө авсан л байлаа. Яа ихтэй хэцүү юм а тий нэрээ. Яг уу энэ бол нэг их дүнтэй заавал авах ёстой хэмжээний зүйлээр яригдэн шүү дээ. Тэрнээс найз нөхдөд энэ төр бол хэцүү байхгүй юу. Тэгэхээр ингээд ер нь бол найз нөхдөдөө нэг удаа зээлчих юм бол дахиад зээлнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө улам том юм муу зүйлийг үүсгэж байгаа байхгүй юу. Нэггүй удаа ганцхан удаа гэдэг юм шиг боловч үргэлжлэдэг байхгүй. Тэгэхээр аль бол хоёулаа ингээд зээлийн харилцааг байх юм бол найз нөхдөний харилцаа удаа хадгалагдах байхгүй. Ядаж ингээд тэгэхээр сайн найзаа алдах уу мөнгө алдах уу сонголт өгсөн шүү дээ. Тийм хүмүүс зөндөлөд шүү дээ. Нөгөө мөнгө олон ингээд зээлсээр гал нөгөө сүлдээ зээлэх ёстой гэж бодсон тий. Өгөхгүй бахлаа нуурлал эсвэл өгч чад. Гэтэ ер нь хүн яагаад мөнгө зээлж байгаа ингээд сонсохлоор дандаа бас дахиад орж ирээгүй орлого дээр толгуурлаж мөнгө зээлээд идэг. Бүтэхгүй шүү дээ. Тэр нь орж ирэхгүй байхгүй юу. Тэр хоёрдугаар хүн лөөвчин болж байгаа шалтгаан нь хараад үзэхлээр үнэхэрийн лөөвчин бүр ингээд болцсон хүмүүс бол байгаа. Гэхдээ тэр бол тэрэнд бэлтгэгдсэн л байж таараа тэр лөөвчин болтлоо тий. Айгүй олон ийм сургалтанд суугаад аимшигтэй юм үзээ сэтгэл зүрх нь тийм төмөр чулуушигласан байгаа. Ер нь бол хүсээгүй өөрөө лөөвчин болчихж байгаа байхгүй. Яг л түүний төсөл бүтлгүүтчихэж байгаа байхгүй. Тэр ажлаас халагдчихж байгаа байхгүй. Тэрний би хүүхдээ эмчлэхүү эсвэл одоо энэ зээлийн нөхүү гэдэг дээр толчж байгаа байхгүй. Тэгээ тэр хүн сонголтоо хийгээд лөөвчин дээр очиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бид нар өөрсдөө тийм найдваргүй юмд л мөнгө ингээд өгөөд байгаа байхгүй тий. Тэгээд тэгэхээр тэрийг бид нар өөрсдөө мэдэхгүй. Тэгээ хоёрдугаар хүн өөрийнхөө эрсдлийг ингээд тэгэлж хаяад хадгаламжаа авч өгч байгаа байхгүй. Инглиш чинь тэгэл дуусах байхгүй. Тэгээ окей. Тэгээд тэр хүн өөрийнхөө амьдралын номер 1-ийг сонгоно. Чи өөрийнхөө номер 1-ийг өгсөн. Тэгээ чи хохирно. Битгий та хизээч үтгий хадгалж байсан. Би нэг тэгэж үзсэн тэгээд үгүй гэхдээ нэрээ. Амар дэлхий зүгээр. Цаана нэг тиймэрхүү юм бол. Ёо мөнгө чинь ямар хэцүү сэдв бэ те ёо. Тэгээд нөгөө нэг мөнгө байхаар өөрөө миний тарих яаж ажилтгаа барагцаа би бас нэг мэдэн штэ. За нэг ингэдэгтэй би нэг ингэчгээ дээдэг даа ч юм уу те. Тийм нэг одоо эрсдэл байна уу алдаа байна уу тэрийг би мэддэг болохоор надаа бүр нэг ширхэгч зээлийн ап байхгүй. Би бүр тэрийг татъяч гэж боддгоо. Тэрэн дээр очиж угаасаа дуусан биз дээ. Одоо би юутай байж үтсэн байхгүй. Нөгөө нэг кредит карт гэдэг лөө. Тий. Тэр чинь зээлэл карт шүү. Тэгээ тэр нь бол нэг юм 500 мянган төгрөгийн карт байсан. Эхнээс хардаа бол тэр чинь ингээл яагаал би одоо ингээл буцаач хийж мэйгээл тий. Тэгээ сүүл рүүгээ тэр чинь яг ингээд бодоод үзэхээр би энд ингээл 500 мянган төгрөгийн л сар болгон зээлтэй. Тэгээ тэр чинь бол ингээд айгүй амар хэрэглээ. Зүүн дотор явж идэг. Зураад тэгснэ ингээд сүүл рүү хяналтгүй өр зурж байгаа байхгүй юу. Тэр чинь ерөөсө тархин дээр ирээд ажиллахдаа чи яг үндэ чиний мөнгө чинь 50 мянган төгрөг байх чи автоматар карта барингуудаа 550 мянгатай гэж өөрийгөө бодоод байгаа. Тэгэл тэр чинь 500 чинь чиний мөнгө юм шиг чи үрж. Харин яг тэгэл ингээд эхлээл за яг би ийм үед ингэн тэгэн мэгэн гэсэн бас нэг өөртөө юм дүрмтэй байж магаал яг тэр дүрмээ бариад 2 сар болж идэл 3 дахь сараас нөө дүрмчин бүдгрээл би өөрөө 500 мянгатай болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл чингүүт энд чинь те нэг гой хоол идмээр санагдал. Яа тэгэл зураал. Ингэмээр санагдал зураад. Тэгээ яг өөрийгөө ингээ анзаарангуй зүгээр л би тогтмол сар болгон нэг 500 мянган төгрөгийн өөртөө. Одоо тэр нь тэгснэ нэг юм амьдралд одоо тус нэмэр болцсон юм ерөөс байх. Тэгээ за ийм юмд одоо жишээ нь яг энтэй адилхан зээлийн аппликейшн надад байх юм бол тэр надад бүр амар байх юм бол нэг юм товчлуур дараа л бүтчихдэг байх юм бол би өөрийгөө мэдээд нь штэ. Би ч бас худлаа гартаа. Тийм болохоор би бүр ойртдаггүй. Тэгэл тэр 500-г яг сайхан хаагаал банкнд буцаад тэр картыг миний одоо заач минийх биш бэ. Миний ухаан би наадахыг ч ойлгохгүй байна гэж өгөөл. Тэгээ одоо айгүй амар.
Би тэр 4 хувааж 8 хуваадгаар ч юм авдаггүй. Тэр өстэй юм. Чи авдгүү. Тэр үгүй би бүр амьдралтаа ер нь зээл бараг авчихдаг одоо яг нэг том хөрөнгөний зээл бол байгаа л та. Зээлгүй хүмүүс. Тийм ээ тийм. Юу Гоё шүү дээ. Маш сайн зүйл. Тийм. Одоо их ингэж нэг юм одоо надад бас бодогдоод байдаг юм зээл айгүй нөгөө хүн чинь нэг юм зээлтэй болчингуудаа яаж хийж байгаа л юм аргаа олоод тэр зээлийг төлөхгүй л тэгэл илүү боломж болцоо юу вэ тэрийг ингээл орлогын юмнуудыг ингээл хайгаал тэгэл олоол яаж хийж байгаа л төлөв болгоод байгаа байхгүй тий. Тэгээ энэ нэг юм хүмүүсийн нөгөө нэг эцсийн дүндээ амь тавихаа төхөөд ирэхлээр ингээд хүчээ шавхдагтай нэг юм адилхан юм болоод байгаа юм шиг тий. Тийм юм хийгдэг. Гэтэл би зээлгүй би 20 хэдэн жил амьдэрсэн юм шүү дээ. 30 жил бараг амьдэрсэн хүн байж хахад чинь тэр хоорондоо яг өөрөө хувийн орлого олдог болсон ядаж 10 жил байгаа шүү дээ. Тэр хоорондоо өөрөө яг зээлтэй мэт сэтгээд яг зээл төлж байгаа юм шиг хадгаламж руугаа мөнгө хийсэн байсан бол гэж ууг нь бодож байгаа байхгүй тий. Гэхдээ хүн хизээч юусоо тийж чадахгүй байгаа нь асуудал болоод байгаа байхгүй тий. Тэр хадгалах мөнгөө төрөний хуваар татуулна гэдэг чинь за 30% энэ төр бол уг нь бол болж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр хүмүүс нэг айл болох багыг одоо гоё кафе амьдрангаа мөнгө хадгалчих энэ төр гэдэг тийм сонголт ярьдаг байхгүй юу. Тэг ингээд тэр жаргангаа хадгалчих гэх юм уу те. Тэгэхээр ингээд тийм байхгүй шүү дээ. Хүн ингээд өөрөө илүү комфорт тухтай байгаад тусмаа хэрэглээ нэмэгдэн, цалин нэмэгдэх тусмаа тансаглал нэмэгдэн. Тэгээ тэрнээсээ буцаж бууж чадахгүй аль дэлгүүрээс ороод төрөний хамгийн гоёыг нь хамгийн үнэтэйг нь сонгодог шиг байхгүй юу. Тэгэхээр тэгтээ тийм амьдрын. Гэтэ тэр тийх арай болоог байгаа гэдэг л юм байна да. Орлого чинь сайжраад эхэлвэл чи ядаж ихний 6 сар тийм орлого дээр очиагүй юм шиг амьдрал сайн гэдэг дүрм хэрэгтэй байгаа байхгүй юу? Биднэрт бол бид нар тийшээ л явах гэдэг шүү дээ. Тэгээд тодорхой хувийг нь буюу 30% яагаад яриад байгаа юм гэхээр тэгтээ тэргүй татварт 20 хэдэн хувийг өгчөж байгаа. Тэгээ гардаар авдаг мөнгө тэргээ бүр яриа сурцсан байхгүй юу? Тэрэндээ ч итгэдэг. Тэгэхээр тэрийг итгүүлж чадтал нь татвар хуваар авчиж байгаа байхгүй юу? Тэр шиг тэгж амар сайхан улсаа хайрладаг. Тэгтээ чи өөртөө хайртай байгаад 30%-ийг хийчих гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр улсын мөнгө бол чамайг нэг юм даатгаал за одоо юу гэдэг ингээд татвар чинь чамайг усч ингээд чамайг хайрлна гэж байгаа боловч эвгүүдээ ер нь баталгааны хувьд те ингээд нэлээ хүнд асуудалд ороход бол ус ингээд тэрийг нь олж авахд хэцүү. Бусад улсад бол ажилтдаг юм билээ. Би одоо жишээлбэл би хүмүүсээс ингээд санхүүгийн зөвлөгөө өгчөөд асуудаг асуудал тэр байхгүй чи яг ингээд дандаа кейс зөндөлдөө өөрсдөө зовцсон хүмүүс цаа ингээд хүүхэд ингээд өвдөд би хамаг мөнгө зарцуулаад 60 хэдэн сая өрөнд ороод тэг хүүхдээ солонгос чираад онцгой өвчин хагалгаа хэлгээд тэдний даатгалд хамрагдаад ингээд идэгчлээ. Окей, юу сурсан бэ? Энэ ихний асуулт нь тий. Бага бүхнээ зараа дахиад хасах 60 саятай очиж солонгос чи хүүхэд бол аварцсан. За энэ бол нэг том зүйл. Тэгээд энэс юу сурсан бэ гэхээр өөстө мөнгө байхгүй бол мөнгөтэй л байж л авахгүй болтгүй мэй нэгдийг ойлголоо. Яг ойлгосон юм уу гэдгийг задгүй дансан чи хийдэг юм болохоор байхгүй. Тэгэхээр юу ч ойлгоогүй. Хоёрдугаар дахиж ийм юм болохгүй баха гэж ингэж өөрийгөө тайвшруулах гэж хичээдэг. Тэгэхээр өвчин дахиж тэдэд ирэхгүй байж болно. Тэгвэл санхүүгийн өөр зовлон тэднэрт ирнэ гэсэн. Эрсдэлч өөрөө ингэж янз янзаар ирээд байгаа байхгүй. Бүр янз янзаар хинэж бодоогүйгээр ирээд байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм юмыг бид нар ингэ суралцахгүй байгаа тань гэсэн үг байхгүй. Эрсдлээс суралцахгүй байгаа тань. Ерөөсөл тэр үрзэлийн эрсдэл чинь тэрнийг л бид нар хэлж өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд гадны яг улсад амьдарч байгаа хүмүүсээс асуухлаар чамд ингээд гинт мөнгөгүй болвол одоо чи ингээд эрүүл мэндийн асуудал яхах гэхээр энэ ус нь эмчилж чинь. Яг тэр нөгөө нэг цалин орлогоос шууд татчихдаг. Тэгэл яг тэр татвар төлж байгаа хүмүүс бол төргөн мөргөн ямар ч асуудалгүй гэж байгаа байхгүй. Европод амьдарч байгаа та бусад одоо Азийн өндөр хөгжилтэй орнд амьдарч байгаа хүмүүс. Яг төлдөггүй хараар амьдарч байгаа хүмүүс бол нэг удаагийн түргэн дутахад л тэрний хэдэн сарын цалин бүр тэрийг жил хувааж төлөх гэж зовдөг гэж байгаа. Амар өндөр төлбөртэй байхгүй. Зүгээр л тэр жижигхэн одоо татвараас зогцсоноос болоод гэж байгаа. Тэгэхээр тэнгуү тэр хүмүүс бол түрүүний яриадсан нэг одоо кредит картыг хэрэглэхэд би одоо тэднээс айлгах юм асуух гэхээр олдохгүй байгаа байхгүй. Чи мөнгөгүй байх үед хадгаламж үед чиний эрүүл мэндийн асуудал те ийм нөхцлүүд үүсгэд яах вэ гэхээр даатгал бүхийг ингээд хамгаалчихж байгаа байхгүй. Тэгээ тэрний өнөөдрийн жижиг орлогоос нь хамгаалчихж байгаа байхгүй. Гэтэ тэрэнд өөрөө ирээдүйд амьдралаа сайхан болгох мөнгө авахгүй л те ийш аялах маялах мөнгө авахгүй. Тэр муудлан тэр. Монголд болохоор өөрсдөө хадгалж л бид нар
амьдралынхаа санхүүжилтийг бүтээхгүй л бол бидний даатгалын систем хөгжиж чадаагүй байгаа байхгүй тий. Тэгэхээр угаасаа даатгалын хөгждөг гол суурь нь өөрөө хуримтлал байгаа юм л та. Хуримтлал нь дундаа нийлээд тэгээд нэгнийхээ эрсдлийг хамгаалъя гэдэг системд яваад байгаа юм л. Тэгэхээр кредит карт бол нэг бол чи түрүүний ярьдгаар бүгдээр нэг дансанд бондонд мөнгө хийчээд сард надад орж ирдэг 2 сая төгрөгийн одоо би ийм өөрийн бондноос орж ирж байгаа өгөөжтэй болчлоо гэж бодоход 500 сая төгрөгийн кредит картаараа өөрөөртөө enjoy хийж болж байгаа байхгүй юу. Тэ окей. Яг тэр төсөөлөөр орж ирж байгаа. Гол нь бондын мөнгө яаж орж ирдэг гэдэг нэг 3 сарын ч юм уу 6 сарын дараа орж ирдэг учраас жоо төвхтэй бат гэдэг. Тэ тэрнтэй холбоотой. Одоо ингээд нэг юм асуумаар санагдаад байна тэрнээс хашаа. Би болохоор яг ингээд хадгаламж болоод яг энэ санхүүгийн сахилга бат яг энэ хоригдлол гэдэг юмыг айгүй хожуу ойлгосон байхгүй юу? Ер нь ингээд бизнес маан дампураад өөрөө яг гардаж зээл төлдөг болоод яг энэ үедээ л ингэхгүй л бол за үнэхээр болохгүй мэнэ гэдэг юм ойлгож эхэлсэн. Тэнгүүт нөгөө багаас нь ингээд монод бол манайд нэг тэгж ингэж хуримтлуулна инээ тэрэ гэсэн юм да сүртэй нэг мөнгөний гахаа гэдэг тэр нь тэгэл нөгөө 10 20 мөргөл тэр үчи бидний жоохон бохот яг үндэ 10 20 50 100 төгрөгөл цоглуулдаг байсан шүү дээ. Одооны хүүхдүүд чиг ингэж 10 20 мянгаар амар цоглуулахгүй тэгэнгүүт яг ингээд багаас нь яаж юм системтэйгээр тийм энгийн байдлаар ойлгуулах вэ? Би одоо бүр энэ дээр тийм амар юм бүр ингээд бодлогоширж байна. Би өөрөө яг ингээд одоо ч надад бүрэн санхүүгийн сахилга бацсуугаагүй. Би бол энд ингээд одоо яана санхүүгийн талаар ярихэр ингээд яг ингээ бараг тэгээ орж ирж байгаа байхгүй. Гэхдээ яг зөвлөгөө бол ингээ одоо сая амар их юм ингээ ойлгож байна. Яг өөрийгөө хараад за яг ингэдэгдээ би болоог орж ирээгүй байгаа мөнгийг шууд зарцуулаад дараагийнхаа юм руу ингээ хөрөнгө оруулсан байдаг да бүр мөргээд хачаач юм бодож байгаа байхгүй. Тэгээд одоо яг энэ дээр бүр танаас яг нэг асуумаар байна. Яг хүүхдүүдэд багаас нь яаж ингэж санхүүгийн сахилга батыг суулгах вэ? Харин гэдэг. Өнөөрөө тий заагаад өгсөн байсан бол ч юм уу те бас арай өөр байх байсан юм уу те. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн живх Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Бидний нийгэмд зааж өгөх хүмүүс байгаагүй хөө. Манай ээж энэ төр бол өстой одоо муулахын чашин. Тэгээд нийгэм нь өөрөө тийм байсан юм да. Манай ээж манай өвөө улсад маш сайн одоо олон жил ажиллаж хагаад тэгээ байртаа болсон. Тэг хэдээр авснаа ч ойлгоогүй байртаа. Ингээд сайн ажилласан учраас байртаа болсон. Тэгэнгүүт тэр байрыг нь манай ээж аав зарцсан. Тэгээд одоо нөө зах зээлийн шинжилтийн үеэр тэр өнөдөр амар хамтан зарцсан. 3 сая 500 зарцсан. Хотын төвийн А бүсийг. Тэг би одоо тэр хүмүүсийг буруудах гэхэлэр тэр хүмүүсийн л нийгэм нь тийм дөө. Тэгээд эн чин тэр хүмүүс өөрсдийнх нь үед тэгж амар одоо мөнгө төрхтэй харилцах ч юм уу те. Яг нь тэгээд айгүй холихтоосон одоо тэр урд хятадд очиод өстой хамаг байдгийг холихтоосон. Нөгөө бараа тавар зөөдөг, орсоо зөөдөг 8-ны боловсрлоо хаяад 8 хийж байгаа хүмүүс шүү дээ те. Бид нар чинь тийм хүмүүс. Тэгэхээр одоо бол би дөнгөж хадгалж эхлээд өөртөө тэмцэлж байгаа нөхөр байгаа байхгүй. Би одоо ингэж байгаа. Би яагаад ингэж байгаа. Өөртөө л яриад байгаа. Одоо би өөртөө яриад жоохон хосон юмнуудаа хүүхдүүдтэй яаж өвлүүлэх вэ гэдэг юм руу л явж байна. Тэгээд би бодож байгаа. За эхний ээлжинд бол хүүхдүүдэд сонголт хийх зааж өгөх хэрэгтэй юм байна. Гэт би багаас нь дэлгүүр оруулаад тэгээд яг ингээ мөнгөтэй авах үедээ за нэг юм аав гэдэг байхгүй. Тийм. Хоёрыг авахгүй. Тэгээ ингээд манай охин гүйжчин гутаа ингээд нэг юм ундаа барьж авснаа. Тэгээ явж ирсэн цаашаасан сэтгэл хөдлөл өөрчлөгдөн гутаа бичээн барьснаа ингээл хоёрыг аваасан хайтаалтай. Яах вэ мах вэ? Нэгийг гэдэг байхгүй. Хэрвээ хоёулыг авна гэм бол би халиж өгөхгүйгээр ингээ ойлуулаад чирээ гардаг байхгүй шүү дээ. Айгу муухай юм болно л да. Айгу муухай зэрлэг зэв шиг харагдана л да. Тэгтээ ингээд нэг удаа хоёр удаагийн гаралтны дараагаар манай охид за дэлгүүрээс ядаж нэг юмтай гарыг гэдэг юм лок үлдээд тэр хүнд чинь хоёр удаагийн уйлалт гээд амар том дурсамж үүсчихлээ шүү дээ тий. Тэгээд нөхөр за би яг үнэхээр л ундааг л бисч байгаа юм окей гэдэг ингээ ойлгож байгаа. Ингээд сонголтоо хийхэд нэгдүгээр сурах хэрэгтэй ба яг эхлээ мөнгөтэй харилцахгүй ч гэсэн тий. Дараагийн ээлжинд болохоор ингээд мөнгийг нь өөрсөнд нь ингээд боддоор бас харуулад хадгалах сонирхол бас байдаг. Тэгээд ингээд мөнгө нь бэждэг юм байна. Окей ингээд энэ шилэн ийм юун дотор тэгээ варины шилэн дотор ч юм ингээд надад хэдэн төгрөг байна. Энэ мөнгө ингээд бэждэг юм байна. Тэгээ гин биштэй ингээд мөнгө л ерөөсө гэрт нь ямар ч мөнгө байхгүй тий. Ер нь мөнгө ингээд хаяал аав ээжийн төрөвчөнд харагддаг ч юм уу тий. Тийм биш ер нь ингээд мөнгө ингээд
байт юм байна шүү дээ. Би энийг төрөвчөнд ингээд бас нэгэн төр байж идэх юм. Ийм л юм байна шүү дээ гэд. Би зүгээр би минийхаар л ойлгож байгаа л тэр л дээ нэг ийм дасгачдаг ч юм уу ч гэдэм юм. Зүгээр ийм одоо хар тактик хэрэглэж байна л да. Хар аргачлал хэрэглэж байна тий. Баярлалаа. Таад яаж энэ хүүхдтэй мөнгөний талаар одоо ингээл нөгөө ингэн гэсэн. Яагаач үл байна нэрээ. Одоо ингээл айгүй их мөнгө ирэх юм аа. Манай хоёр хүүхдтэй одоо ингээл төрсөн өдргээл мөнгө өгөхийн, цагаан сар гээл сая баахан мөнгө ирэхийн ингээл хуруу хэсгэм 10-20 мянгат ингээл ирээл ямар ч байсан тэр хоёр бүх мөнгөө өөр өөрсдөө гэсэн тухтуунд ингээл твкет хийгээл идэг. Гэхдээ тэрийг яаж зарцуулахаа мэддэггүй. Яа тэгэхээр манай хоёр ганцаараа ерөөсөө дэлгүүр орж худалдаа авалт хийж үзээгүй. Тэгээд нөгөө дэлгүүр ордгоо яадаг гэхээр би ганцаараа бүх юм аваад гэртэн гээ бүх юм байж идэг. Тэгээд тэр хоёр ингээд ямар ч л мөнгөтэй болоод байл гэ баярлаад байдаг. Гэхдээ тэр мөнгөө юунд зарцуулахаа өөртөө мэдгүй хэд хүрвэл тэр нь ихтэй орох гээд байгаа, багтаа орох гээд байгаа гэдгээ мэдгүй зүгээр л мөнгө гэдэг юм ингээд биднэрт хүн өгдөг. Энийг ингээд бид нар хадгалаад энэ дотор ингээд хураагаад хийдэг гэдэг л ойлголттой байгаа байхгүй. Тэгээ одоо энэ 100 мунаас харин жоохон өөрт нь мөнгөний нөгөөд CU оруулаад юу авчрах нь уу. Тэгээд хариулттай ирэх нь үү, бүгдийг нь үрж дуусаад ирэх нь гэдгийг жоохон харъя гэж бодоод байгаа. Тэгээ нэг юм хүүхдийг хүүхдүүдийг хангалуун өсгөх гээл те. Нэг бол ингээд гүй ингээд мөнгө бол ингээд аюу амархан олдож л байдаг, ингээд байж л байдаг гэж юм бодоод хүүхдүүд мөнгөний үнцнийг мэдгүй. Ер нь жоохон хагас дутуу бас байх хэрэгтэй ингээл янз бүрийн ойлголтууд байгаа л байдаг шүү дээ. Тэгээд би ингээд дунд нь аль нь зөв нь юусоо юу аахгүй мэдгүй аахгүй. Гэтэ хөдөлмөр сайхан шүү. Хөдөлмөрлөөд тэгээд хүн мөнгөтэй болоод тэрийгэ үрж зарцуулдаг шүү гэдгийг ойлгоцсон хүн болвол мөнгийг хизээч байж л байдаг зүйл гэж харахгүй ах гэж бодоод байгаа юм. Ер нь эзэн яг юундэ. Хумсартан тэгээ нөлөөлчих юм бол уг нь те ээж ядраад ирдэг. Яагаад гэхээр ингээд ажил хийдэм байх ч юм уу нэг юм хайр сэтгэлтэй тэрийг нэг хүндэлтэй нойж өгүүлээрэ айтайхан ойлгох юм болов уу гэж яг тийм ээ. Тэг яг мөнгөөр дамжуулт мөнгөний талаарх яг нэг юмыг ойлгохгүй бол би бүр айгу жоохносоо бас яг ажиллагээд мөнгө олж ирсэхгүй. Тэг бол тэр надад болохоор сөргөөр нөлөөлсөн. Тэг хит жаахнасаа мөнгө олоод өөрөө биеэд ачангууд хүнээс тусламж авч чадхаа болоод тэгээд нөгөө мөнгө олдох юм бол хүнд өгдөг. Тэгээ нөгөө зарцуулж сураагүй. Одоо нөгөө хүүхэд байхдаа өөрөө хүүхэд чинь нэг хэрэгцээ байхгүй шүү дээ. Би чи бүр 13 4 настайгаас хойш авч ирсэн мөнгө авч үзег байхгүй. Тэнгүүт нөгөө мөнгөө зөрүүлээд гэрийнхэндээ өгдөг. Юм авч өгөөл. Ингээ мөнгө олдоод Монгол юм авч өгөө. Тэгээ нөгөөх нь том болсон гэсэн дадал болоод мөнгө олдох юм бол хэн нэгэнд юм авч өгч билег авч өгдөг юм сонин болцсон. Тэнгүүт одоо яг яах хэвтэй болов би бүр яг ингээл атсан шалаа нөгөө тийм юмд орж байгаа. Цагаан сар манайх мөнгө зөөр цуглууллаа тэгэл хуваачаач гэсэн чинь яаж хуваах вэ гэдэг. Муур авах мөнгө гэдэг нэг мөнгө үсгээд хэрэглэх мөнгө. За энийг нь өсгөх мөнгө гэдэг 3 хуваасан шүү дээ. Тэгээд сая өсгөх мөнгнөөсөө авчлаа, муур авах мөнгнөөсөө авчлаа. Баяр болсон чинь багштай юм авах шивсэн. Тэгэл алдаанууд тийгээл эхэлж л ах шүү. Тийм гэхдээ одоо ингэсэн юм. Сая бас ингээд мөнгөний ярианаас ийм ойлгож байгаа байхгүй юу? Манай хоёр хүүхд ингээд юунд зарцуулахаа мэдгүй гэхдээ цуглуулаад байдаг гэж. Тэгэхээр тэр хоёрыг цуглуулахад би зориг өгөх хэрэгтэй юм байна гэж одоо сая муур авах мөнгө гэдэг шиг. Одоо тэр хоёр би 3 настай хахад нэг амлалт өгсөн нь муур юм нохотой олмоор байна гэхээр би 10 нас хүрэхээр авч болно гэсэн. Надад 3 настай хахад нь 10 нас бүр тэр хол юм сая гэж байна. Чи одоо эргэжл 10 нас болж байгаа байхгүй. Тэгээ тэр хоёр энэ 7 жилийн хугацаанд энийг огт мартаагүй. 10 хүрэхээр аавн те таг амлсан те л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ээж нь амлснаа л гэдэг. Гэхдээ одоо 10 хүрэхээрээ муур авч болно. Гэхдээ хиний мөнгөөр авах тухай бид нар ярилцаагүй байгаа. Та хоёр мөнгөө хадгалаад өөрсдийнхөө мөнгөөр өөрсдийнхөө муурыг авах нь байна шүү. Тэгэхээр одоо мөнгөө муур авахтаа зарцуулах юм уу? Нэг бол одоо муур авахаа болоод дуртай чихэр жимсээ авах юм уу гэдэг ийм сонголтыг өгөх хэрэгтэй юм байна. Тэ? Тэгээ нэг хараад үзсэн юм байна тэ. Тэгэл өстө 7 жил мөрөөдөд чи мөнгөгүй байсан гэсэн. Яг эцгүүдээ өөрсдөө мөнгөгүй. Бидэд өнөөдөр бэлгтэй мөн. За. Ямар гоё юмнууд байлгаа. Гэхдээ бүр амар өөрийгөө бүр ингээд хэдэн удаа ингэж харваа. Яг тэр зээл авч байгаа. Тийм зээл өгж байгаа. Яа бүр яг өөрийгөө хууж байгаа харагдаж байна. Ирээдүйд
Одоо миний төсөөлсөн одоо гайхамшиг төсөөллийн орлогууд маань Тэ бүр яг ингэ орж ирж байна шүү. яг орж ирээл ингээд хажуугаар өнгөрөөл энд нэг суугаал энд нэг суугаал. Бүр яг Тэгвэр алж өглөө шүү дээ. Айгуу Харин юм дэндүү байна. хүн шиг энэ үр тус. Тэглээ. За миний хувьд бол ингээд хамгийн чухал ойлгосон зүйл маань би хадгаламжийнхаа мэдээллийг хуваалцахгүй байх хэрэгтэй байна. Дээрээс нь тэр хадгаламж мөнгө ороход амархан, гарахад хэцүү байх хэрэгтэй байна. Тэгээд тэр бас үнцэнээ алдахгүй тулд тэрийг хэлбэр дүрсийг нь бас өөрчилж хадгалж болох юм байна. Гэх мэтчлээ олон зүйлсийг мэдэж авлаа. Та хоёрын маань хувьд хамгийн одоо өнөөдрийн авсан мэдээллүүдээс хайлайт нь юу байв гэж? Ирээдүйн орлогыг их одоо өөдрөгөөр төсөөлнө шүү дээ. Ер нь бол хүн болгон л тэгдэг байх. Одоо би ингэж хичээж байгаа юм чи, ингэж ажиллаж байгаа юм чи, ингэж зүтгэж байгаа юм чи 3 сарын дараа одоо миний хийж байгаа энэ бизнес ингэн гэдэг ч юм уу. Тэр төсөөлөлд айгүй автаж үйл хөдөлгөөнүүд авдаг юм байна. Тэрийгээ бас болохоор шийдлээ. За тэгээд миний одоогийн байдлаар гаргацсан байгаа шийдвэр бас айгүй зөв юм байна гэдгээ бас дахин баталлаа тий. За тэгээд одоо нөгөө хадгаламж надад айгүй юм 50 байдлыг өгдөг гэдэг маань бас л дахиад батлагдлаа. Энэ бас надад айгүй гоё байна. Тэгээд ирээдүйн одоо тэр нөгөө нэг тайван илүү одоо амьдралыг хорон мөч бүрийг ингээд таашаах тэр зүйл рүүгээ зүтгэх гээд байгаа шүү дээ гэдэг ойлголт бас айгүй гоё байлаа. Түүнээс биш одоо нэг алтан уул босгох гайгүй шүү дээ тий. Тэр бас айгүй гоё санаалаа. Энийг Миний хувьд ч гэсэн ерөнхий яг нөгөө түрүүний орж ирээгүй орлогыг орж ирсэн таацж одоо аккуратээр нь тавьдаг хуурдагдаж төрүүлж мөнгө одоо нөгөө өрөх юм сайхан гайхалтай өрөх санаагаа төрүүлэхээ боллоо. Тэрийг бол одоо ерөөсөө шууд боллоо. Зөв орж ирээгүй л орж ирээгүй гээл бай. Уг нь энэ талаар зөндөө сонсч ирсэн ч гэсэндээ өнөөдөр нөгөө оройлоо орлоо гэдэг шиг орж ий. Тэгээд хоёрдугаарт нь бол нөгөө олон төрлийн хадгаламж гэдгийг бол би ерөөсөө над тийм олон хадгаламж байдаг байхгүй угаасаа. Яг нөгөө төрний шиг өөрийгөө хураал ингээл. Тэгээ нөгөөх маань ингээд өндөр дүнтэй тэгэн гот тийшээгээ ингээ орлогоо орж ирэн гот нь айгүй өндөр дүнгээр хуваараа тооцоо шууд ингэчээр миний хэрэглээний дасанд бага мөнгө үлдэн штэ. Тэнгүүт би нөгөө хэрэглээний дасанд мөнгө авахгүй болохоор сэтгэлээр ундаг төрлийн зан шилдэг юм байхгүй. Тэгэхээр тэрийгээ би нөгөө яаж миний хадгаламжинд мөнгө байгаад энд бага мөнгө байгаад хар энийг нөгөө үрэх сэтлэн төрөөд тэгэн гот энэнийг ингээ олон жишээ нөгөө хуваарлаж ингэж өөртөө өгөөш өгж ингэх нь айгүй зүү юм байна. Тэгээд дараагийн шатны хоримтлуулагч болж өөрийнхөө хоримтлуулах аргыг ингэж өөрчлөе гэж бол ер нь хамгийн түрүүнд шийдлээ. тэр хадгаламжаа олон болгож жижиглэх бас нэг арга байна тий. Тэрийг заавал туршиж үзнэ. Нэг том байгаад гэдэг тэр их дүн байх тусам тэрлээ үндэд намайг үрээч гэх тий. Энд ч жоохныг авахд би байж л шүү дээ. Тэгэхээр тэрийг бас хэрэгжүүлэх. Яг энтэй адилхан яг амьдралдаа хэрэгжүүлж болох үс бас өөрийнхөө чинь үннийг илчилсэн олон поинтыг гаргаж ирсэн яриа болсон баха гэдэгт итгэлтэй. Тэгээ өнөөдөр амьдралынхаа одоо ямар ч мөнгөөр хэмжигдэшгүй хамгийн үнцэнтэй зүйл болох цаг хугацаагаа зориулан манай Soul Lab хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд эмээнцэгчдийнхаа шагналыг өнөөдөр эмээнцэгчдийнхаа бэлгийг гардуулж байна. Манай Baby Lab болоо Oxy брендийн бэлэг. Тэгээд энэдээ бас Oxy болон Baby Lab брендийнхаа бэлгийг өгч байна. Тэгээд манай ерөнхий ивент тэтгэгчээр Baby Lab гэдэг энэ дерматистэрт баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жив хамтран ажилладаг. Тэгээд хэрвээ завгүй аав ээжүүд маань үзэж байгаа бол бага хаягн дээрээ хөргүүлээд авах боломжтой. Хай мамигаар Baby Lab-ийн чихийг хөргүүлж авч болдог шүү. Тэгээд Oxy брендийн гарын бэлэг бас дотор нь байгаа. За тэгээд өнөөдөр бид хамтдаа мөнгө санхүү ярьсан жинхэнэ бурзай гэдэг. Ингээд алдсан. Түрүүч гаргацсан. Тэгээ манай YouTube дээр subscribe дараад тэгээд урдан суугаад мөнгөтэй болно шүү. Тэрээ гэдэг. Ста бурзай гэсэн дугаар боллоо. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн энэдээ маш их баярлалаа. Тята баярлалаа. Тэгээд бидэнд олон одоо зүйлийг ойлгох, арай өөр нүдээр харах энэ амттай сайхан яриаг бэлгэлсэн хадгаламж өсгөөс эхлэн номын зохиолч мөнгөндөө бас маш их баярлалаа. За тэгээд хүмүүс минь санхүүгийн сахилга баттай, эрүүл санхүүтэй, бас ирч хүчтэй амьдралын төлөө гэсэн чин үнэн гоё тэр хүсэл тэмүүлэлтэйгээр хэдүүлээ зүтгээд байжтэй гэж тэгээ Soul Lab-ийнхаа энэ дугаартай хамт байсан баярлалаа. Дараагийн шинэ дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Soul Lab